Анх Rio Tinto манад офисоо байгуулах гээд байж хахад таны аав таныг Rio-гийн офис руу дагуулж оруулаа. Та хэд одоо эдийн засгийн тийм олигтой менеж хийж чадахгүй байна. Манай охиноор хийлэг гэсэн юм яриа таныг дагуулж ажилд оруулах гэж очсон гэж. За байлаа л доо. Орс тухайлбал одоо тэр маргаан дээр санал тавьж байгаа нь одоогийн оюутлагыг эзэмшиж байгаа, Rio-гийн эзэмшиж байгаа хувиас авна гэдэг ч юм уу тийм. Иймэрхүү зүйлээр яригдсан гэж. Танаа тэр санаачилсан хуулиас болоод төсвийн орлого тасраад Монгол улсын эдийн засгийн балраад байгаа юм шүү. Тэгвэл та санаа өгсөн юм ба шүү дээ. Төсөв тасарна гэдэг бол бас нэг тийм том проблем биш байхгүй. Тэ? Тэр одоо тэр нөхөж болно шүү дээ. Тий. Гэтэл тэр нөгөө нэг юм он удаан жилийн туршид бий болсон тэр нэг 70 эдэн мянган компани хэдэн хувийн дампуурна гэдэг чинь бол том асуудал байна. Сайн үеийн үзэгчтэй та бүхэнд хоёр тал ярилцлага нэвтрүүлэг ээлжид нэгэн дугаараа өргөхэд бэлэн боллоо. За өнөөдөр манай өрөөнд улсын хурлын гишүүн Батбаярын Жаргалан ирсэн байна. За танд ирсэнд баярлалаа. Орсонд баярлалаа. Ажил ихтэй. Тэгээ өнөөдөр чи нэгд өдөр тэгээ бүлгийн орол нэлээд удаан оролтлоо. Тэгээ ер нь ажил ихтэй л. За хоёулаа шууд гол юмдаа л орчих. Би өгөн таныг нөгөө ер нь улсын эдийн засгийн талаар ярих гэж өмнөх 7 хоногт өрсөн. Тэгээд тэр 7 хоногоос хойш оюутлын сонсгол гээд нэг чухал зүйл ороод ирлээ. Тэгээд тэр сонсголд та өөрөө ажлын хэсэгт нь багтаад орсон учраас оюутлахаа сонсголоо эхлээд ярьчих. Тэгээд өнгөрсөн 7 хоногт 3 сонсгол явагдаад ингээд ерөөдөө дуусах тал руу орж явах шиг байна. Одоо та хэд нэг дүгнэлт мөгөлт гэсэн юм бариад гарч ирэх бах тий. Тэрний сонсгол ер нь яг ямархуу үр дүнтэй болов. За тэгээд та эдийн одоо зорж исэн зорилго нь юу байсан те сонсгол байгуулах. За анх оюутлоготой холбоотой асуудлаар хянан шалгах төр хороо байгуулах санаачлага өмнөх одоо хаврын чуулганаар гараад за тухайн үед Батнайрамд гишүүний бланкн дээр гишүүд гарын үсэг зурж санаачлагад нэгдээд 80 орчим хүн одоо улсын хурлын гишүүн төр хороо байгуулахыг дэмжсэн байдаг. За тэгээд төр хороо байгуулах шийдвэр болохоор яг наадмын өмнөхөн гарсан. Тэгээ төр хороо байгууллагт дээр угаасаа олонхын бүлгээс тодорхой тооны хүн тэгээ цөөнхийн бүлгээс тодорхой төлөөлөл орох заавал орох ёстой гэсэн ийм хуулийн залттай. За тэгээ тэр утгаараа төр хороо бол олонхын бүлгээс 6 хүн за цөөнхийг төлөөлж одоо ардчилсан намаас 3 хүн за мөн одоо бусад намуудаас 2 хүний төлөөлөлт 11 хүний бүрэлдэхүүнтэй ийм төр хороо байгуулагдсан. За тэгээд төр хороо болохоор өнгөрсөн хугацаанд яг хуу шинжээч томилоод тэгээ шинжээчдийн бас ажлын даалгаврыг боловсруулж өгөх ажлыг хийхдээ бол одоо сайн намрын чуулганы хүрээнд ч гэсэн нэлээ олоодаа хуралдсан. За тэгээд одоо сонсгол зохион байгуулдаг нь болохоор төр хорооны одоо ажлын бас нэг томоохон хэсэг. Тэгээд энэ 3 өдрийн сонсголоор болохоор аль болох одоо олон нийтэд оюутлоготой холбоотой мэдээллийг ийм нээлттэй өгөх те ойлголтын зөрүүнүүдийг бас арилгах ийм зорилго агуулсан. За миний хувьд бол энэ оюутлогын төр хороонд орох хүсэл сонирхлоо илэрхийлээд төр хороонд орж ажилласны бас зөв хувь хүний хувьд бол зорилго маань юу байсан бэ гэхлээр ер нь энэ гэрээ байгуулагдаад 16 жил болчлаа тий. Тэгээ анх болохоор 2009 онд гэрээ байгуулагдчих үед 30 жилийн гэрээ гэдэг чинь ингээл маш урт хугацаа сонсогдчихлаа шүү дээ тий. Гэтэл одоо ингээл харангуут аль эдийнэ таллаас дээш хугацаанд өнгөрцөн байгаа даа байхгүй. За тэгээд энэ хугацаанд мэдээж хэрэг ол дамжилж байсан алдаа онооч байсан тий. Тэгэхээр тэр утгаараа бол ер нь энэ оюутлоготой холбоотой асуудлыг бид нар цаашд ер нь яг яаж шийдвэрлээд авч явах хэрэгтэй юм тий. Тэгээд энэ оюутлоготой холбоотой одоо энэ ойлголтын зөрүүнүүд бол өнгөрсөн хугацаанд маш их явж ирсэн шүү дээ. Ерөнхийдөө бас амар ус төрчихсөн. Тэгээ маш олон талаас нь одоо янз бүрээр попордог тий. Ийм сэдв. Тэгээ оюутлоготой холбоотой асуудал дээр нэг юм тодорхой нэгцэн ойлголт бий болохгүй байгаа учраас дараа чи одоо тэгээ томоохон төслүүд, томоохон гадаадын хөрөнгө оруулалтууд тийг асуудлыг шийдвэрлэхэд ч гэсэндээ бас нэг юм болгоомж, хардталт, сэрдэлт янз бүрийн асуудал байгаад идэх тийм ээ. Тэгэхээр 16 жил өнгөрсөн юм чинь ерөнхийдөө бол бид нар бас нэг тодорхой хэмжээнд бол ингээд энэ оюутлогоо дээр бас нэг үнэлт өгөх цаг хугацаа нь болсон юм болов уу. За тэр утгаараа бол одоо алдаа оноогоо дүгнээд
Оюутлогын гэрээг ч гэсэндээ тодорхой түвшин сайжруулах асуудлуудыг шийдээд улмаар ер нь бид нар энэ ашигт малбарын тухай хууль гэдэг юм уу, хөрөнгө оруулалтын тухай хууль гэдэг юм уу те ийм томоохон эрх зүйн шинтгэлүүд шүү дээ те тэр асуудлууд дээр ер нь цаашд энэ их хурал ер нь яаж хандах ёстой гэдэг бас нэг юм одоо юу гэдгийг урдч нөхцлүүдэд тодорхойлох нь зөв гэж харсан. Тэгээд яг тэр утгаараа бол энэ сонсгол бол бас олон талын мэдээллийг бол хүмүүс төгснөөрөө бол өгж байгаагаараа бол бас даваа талтай бас саяны одоо зорилгод бол тодорхой хэмжээнд бол хүрж ийн гэж харж байгаа. За одоо энэ 7 хоногт болохоор бас нэг санал дүгнэлтээ тайлан улсын хурлаар хилцэгдээд тэгээд улмаар засаг чиглөх тогтоол шийдвэр улсын хурлаас гарах уу яах уу гэдэг асуудлыг бас ярилцсан гэсэн юм хүлээлттэй байгаа. За оюутлогын сонсголч одоо иргэд шинжээчийн дүгнэлтээс ч юм уу те мэдээлэл олж авсан байх гэж бодож байна. Яг тэнд сонсгол дээр суугаад асуугаад ч юм уу хариулаад ч юм уу те түүнээс яг тодорхой ингээд мэдээлэл төдийлөн авч чадаагүй байх гэж миний хувьд бодож байгаа. Ингээ нэг юм эмх замраг байгаадсэн. Энд тэндээс нь асуугаад энэ тэндээс нь хариулаад ч юм уу те тэнд нь зарим нэг хүмүүс нь микрофон олдсон дэргээд л те янз янзын юм хаамаагүй юмараад л явж исэн. Тэгээд хэр одоо ийм эрүүл те асуулах хариулт явагдсан. Таны хувьд юу санагдаж байна? Яг би бол түр хорооны гишүүний хувьд бас яг тухайн үед гэрчээр дуудагдаж ирсэн хүмүүсээс протокол үлдээх зорилгоор тодорхой асуултууд бас нэг асуучий гэж бодоод тэгээд яг өөрийнхөө асуултуудыг бол бэлдсэн байгаа. Яг нэггүй хэлэхэд зүгээр надад яг тухайн үед бүтэн 3 өдрийн туршид яг бүтэн суусан үеийн хувьд бол хүмүүсийн гэрчүүдийн ярьж байгаа мэдээллүүдээс бас ингээ тодорхой бас мэдээлэл авах боломжтой байсан яг энэ анхааралтай сонслоо гэж үзэхэд. Нөгөө талаасаа бол яг 16 жил өнгөрцөн. За энэ асуудлын одоо нөгөө нэг яг тийм нөгөө эд улс төрсөн тий одоо нөгөө нэг тэр попордог байсан үеийн өнгөрсөн учраас бид нар арай ийм одоо юу гэдгийг объектив байдлаар арай одоо юу гэдгийг эрүүл ухаанаар харах болов гэсэн хүлээлтэнд бол хүрээгүй. Тэ одоо яг ингээл бараг 20 шахам жилийн өмнөх асуудлуудыг л бид нар яг ингээл цаг хугацааны дагуу авч хэлцэж байгаа шүү дээ. Тэгэл одоо юу гэдгийг 16 жилийн өмнө 20 жилийн өмнө улсын хурлын гишүүн эсвэл одоо төрийн өндөр дэд боломжшаал ашиглаж ирсэн хүмүүс маань бас тухайн үеийнхаа юмыг яриад байгаа зү. Тий. Тэгэхээр уул нь бол яг миний хүлээлт юу байсан бэ гэхлээр за яг тэр тухайн цаг үеийн шийдвэрүүд бол тухайн цаг үедээ бол одоо алдаануудтайгаас үлдэн тий. Нэгэнтээ гарсан шийдвэрүүд. Тэн дээр зүгээр одоо жишээл өөрийгөө хамгаалагч гэдэг юм уу тий аль нэг одоо байр суурийг хамгаалах гэхээсээ илүүтэй яг за тэр үед одооны өндөрлөхөөс гэдэг шиг тий. Одооны өндөрлөхөөс харахад тэн дээр бид нар яг нэг тим алдаа гаргацсан байна энэ төргээд арай илэн далангуй илүү чөлөөтэй ярих болов гэсэн одоо тийм хүлээлт байсан байхгүй юу. Гэтэл яг бүгдээрээ л ус төрчнөр учраас яг л нөгөө нэг яг өөр өөрсдийнхөө байр суурийг ч гэдэг юм уу тий яг өөр өөрсдийнхөө нэр хүндийг өмгөөлөд бас тусч байгаа. Тэр нь бол нэг талаараа бол бас жоохон өрөөсгөл санагдчаа. Нөгөө талаасаа бол Rio Tinto компани оролцоо бас их хангалтгүй байлаа. Тэ төр хорооны яг өдөр тутмын хурлууд дээр болохоор бид нар бол одоо нөгөө оюутлогоо компани за одоо нөгөө холбогдох салбарын яамдууд болон одоо төрийн албан агчдыг бол бас мэдээлэл танилцуулаач гэдэг одоо нэг хурлууд бол хийсэн байгаа. За тэр хурлууд дээр болохоор оюутлогоо компани болон Rio Tinto компани төлөөллийг бол удаа дараалал урьсан боловч янз бүрийн шалтгаан тавиад юус ирээгүй. Тэ одоо өмнө нь юус ямар нэгэн байдлаар нөгөө бичлээ ирж мэдээлэл өгөөгүй. Тэ яг сонсгол дээр бас анх ирсэн. За бичгээр бол мэдээлэл шинжээч нарт бол өгсөн гэсэн ойлголттой. Тэгтээ бол нөгөө өмнөх хурлууд ирэхгүй байж байжаа сонсгол дээр ирэнгүүтээ айгу бас нөгөө нэг айгу хитрхи болгоомжтой л байлээ л дээ. Нөгөө айгу төв байр суурнаас тэ нөгөө алдаа гаргачих вэ гэсэн байдлаар нэлээд тийм одоо юу гэдгийг бүрэн хийсэн хариултууд бас яваад байсан. Гэхдээ бол яг бид нар бол ерөнхий дур зургийг бол авсан гэж бодож байна. За тэр нь юу вэ гэхлээр одоо бас нэг хэд хэдэ одоо нэг юм бүлэг дүгнэлтүүд бол хийж болохоор шүү дээ тий. Одоо ингээд өмнө нь одоо олон нийтийн хувьд ч гэсэндээ иргэдийн хувьд ч гэсэндээ бас их ойлголт муутай байсан асуудлууд дээр тодорхой дүгнэлтүүд бол гарсан гэж харж байгаа. За тэрний бол одоо хамгийн голлох хүмүүсийн анхаарлын төвд байгаа асуудал болохоор энэ нөгөө зээлтэй холбоотой асуудал тий. Ер нь бол иргэдийн дунд ямар ойлголт нийтлэг байсан бэ гэхлээр
энэ нөгөө Монгол улс 34%-ийг одоо ойдлогоо хийх гээд эзэмшин гэдэг шийдвэр гаргаснаар Монгол улс одоо ингээд ийм өрөнд орчлоо гэсэн ойлголттой байсан тийм. За тэгэнгүүт Монголын талын 34%-ийн одоо эзэмших хувьд хамааралтай тэр одоо хувьцааны санхүүжилтийн нийт өр бөгөөд одоо хоримтлогдсон хүний хамтаар бол 2.3 тэрбум доллар байсан. За тэрийг бол 21 онд тэглэлцэн гэдгийг бол одоо бүгдээр ойлголоо шүү дээ. Тийм. Нөгөө хувь нийлүүлэгчдийн зээлгээ дагаа нөгөө том өрчин болохоор одоо төслийн санхүүжилт болон одоо Rio Tinto компаниас охин компанид өгсөн зээл. Тийм. Тэгээ тэр зээл чинь одоо ингээд өнгөрсөн хугацаанд ингээд хоримтлогцоор байгаад хүү бодогцоор байгаад одоо манай улсын нийт зээлийн үлдэгдэл 18.7%. 7 тэрбум Америк доллар болчихлоо. Тийм. Энэ бол 2024 оны эцсийн байдлаа шүү дээ. Тэгэхээр за одоо энэ зээлийн үлдэгдлийг бид нар яах вэ? Энэ зээлийг компани төлж дуусгахаас нааш Монголын тал ногдлоо шиг авахгүй гэд гэрэндээ бас тусгацсан байж идэх тийм үү. Тэгэхээр тэр асуудлыг бол нэлээ одоо нөгөө тоонуудыг нь бол хүмүүст ил тод болгохлаа тий одоо бүгдээр ил тэр хэдэн тоонуудыг цээжлээ шүү дээ. Тэгэхээр тэр бол бас тодорхой бас ололт амжилт гэж бодож байна. За яг энэ цаг мөчид бол засгийн газар Rio Tinto-той бол энэ хилцээрд орсон байж байгаа зээлийн хүүгийн хувь хэмжээтэй холбоотой бусад асуудалтай холбоотой хилцээр бол хийж байгаа. Тэгэхээр энэ хилцээр явж байгаа хүрээнд бол яг энэ мэдээллүүдийн нээлттэй болгоод одоо ингээд нийгмээрээ нэг ойлголтод хүрнэ гэдэг бол бас ерөн засгийн газрын хилцээр ч гэсэндээ ач тустай гэж ойлгож байна. Тэгээ тэрийг бол зарим хүмүүс болохоор ингээд цагаа олсонгүй тэ яг хилцээр хийж яхад бол бид нар зарим хөзрөө бол нуух хэрэгтэй байсан. Баяртайгаа хэлж байна. Тий. Гэж ярьсан шүү дээ. Гэтэл ингээд нөгөө нэг юм нөгөө мэдээлүүд чи айгу ойлгомжгүй нийгмийн дунд ямар ч тийм нөгөө нэгцэн ойлголт байхгүй тэр том мэдээлүүд нь бүрхэг тий. Тэгээд яваад ангууд нөгөө нийгмээрээ тийм нэг ойлголт байхгүй юм дээр засгийн газар ч гэсэндээ бас сэтгэл төгс хөрөнгө оруулагч талтай хилцээрт орох нь хүнд байхгүй. Яг л ингээд нөгөө засгийн газарт бол одоо нийгмийн дэмжлэг бас маш чухал шүү дээ. Тэгэхээр нийгмийн дэмжлэг нь юун дээрээ байх хэрэгтэй гэдэг чинь бол тусдаа асуудал. Тэ? Тэгэхээр тэр утгаараа бол яг нийгмийн дэмжлэг яг үүсч чадж гин үгүй юу гэдэг дээр бол бид нар бол маш сайн ажиллах хэрэгтэй л гэж бодоод байна. Тэгээ сонсголын үеэр тодорхой мэдээлэлүүд нээлттэй боллоо. Энэ дээр одоо ингээд бас нэг одоо энэ хэл мэдээллийн байгууллагууд тэ одоо энэ нэг мэргэжлийн хүмүүс эдийн засгч нар маань өөрсдийнхөө үнэлт өгнөлтүүдийг өгөөд тэгээд энэ нийгмийн дэмжлэг нэг тодорхой цэг дээр хоримтлогдох хэрэгтэй байхгүй юу тий цаашдаа бид нар яах юм гэдэг дээр. За оюутлахын гэрээг ер нь та хувийнхээ хувьд зөв гэж бод тийм үү буруу гэж бод. Энэ гэрээ ер нь анх хийгдэх хэрэгтэй байсан юм уу юм. Харин одоо жишээл миний хувьд яг хувь хүний хувьд бол саяны сонсголт оролцохдоо төр хорооны гишүүнээр ажиллах үед бол ийм маш тийм одоо болгоомжтой гэдэг юм уу те хоёр асуудлыг хооронд нь нийцүүлж ажиллахыг хичээсэн. Тийм асуулт асуухтаа ч гэсэн тэгэж ажиллахыг хичээсэн. Тэр нь юу вэ гэхээр нэг талаасаа за Монгол улс гадаадын хөрөнгө оруулалт татах юм уу тусгүй юм тийм үстэй. За би Арслан намын гишүү. Тэгээ бид бол ямагт одоо Монголын эдийн засагт хэлэх ёстой гадаадын хөрөнгө оруулалт орж ирэх ёстой. Тэгжиж энэ одоо манай эдийн засаг илүү одоо солонгорчтэй илүү одоо зүзэх ёстой байдлаар хөгжих ёстой гэж хардаг. Тийм одоо суур үзэл санаа бол мэдээж хэрэг байгаа. Тэр утгаараа бол ойдлоход төсөл Алтай оноотой ч гэсэндээ хамаагүй урагшилсан маш зөв байсан гэснийг өнцөг. Хоёр дахь өнцөг нь юу вэ гэхлээр гэхдээ хэдий гадаадын хөрөнгө оруулалт чухал ч гэсэндээ тэр одоо хөрөнгө оруулалтын өр өгөөж тэр том төсөл одоо Монголын эдийн засгийн бас үлэмж хэмжээг эзэлж байгаа тэр том төсөл монголчуудад өгөөж өгөх ёстой гэсэн бас нэг хоёр дахь өнцөг байна тийм. Энэ өнцөг ч гэсэндээ заашгүй байх хэрэгтэй. Тэгэхээр энэ хоёр өнцгийг яаж одоо юу гэдгийг нөгөө туглын тураа чихийн эцэхгүй гэдэг шиг тийм аль алийг нь нөгөө юунда багтааж ажиллах уу гэдэг чи бас хүнд байла. Тэгэхээр яг тэр утгаараа ингээд нөгөө нэг бөөрийн хилээд иж болохгүй. Тэ? Одоо энэ эсвэл зүгээр попрод иж болохгүй. Тэгэхээр бол миний хувьд бол яг тийм л одоо нэг юм хүнд даалгавартай сая тулсан. Тэгээд яг тэр хүрээнд болохоор зарим талаар маш бөөрийн хийж юм эсвэл нэг тийм юу харагдсан байхыг үгүйсэхгүй. Тэгээ зарим хүмүүс надад бол тийм шүүмжил тавьж илээ л дээ. Тэгээд өөвчж болчихгай ч юм яриад их ингээд. Тэгтээ яг зур гол юу нь болохоор яг миний хувийн үзэл санаа бол яг саяны хооронд хоёрыг яаж баланслах вэ?
энэ хоёрын тэнцвэр хаана байх ёстой юм бэ гэдэг одоо бас эрэл хайгуул хийхийг л зорьсон гэж үзэх юм уу? Тийм. Тэгэхээр бол нэгдүгээр асуудал нь бол за бид нар тухайн үед 2008-9 оны үед бол тэр санхүүгийн хямрал нүүрэлцсэн байсан, олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдсан байсан. Манай улсын эдийн засаг тэр харьцангуй маш жижигхэн байсан тухайн үед те хүнд нөхцөлд гэрээ байгуулсан. Гэрээ байгуулад явсан нь бол тухайн үед олд байсан. Гэхдээ тухайн үед гэрээн дээр бас маш олон зүйл дээр бид нар дутуу батсан, алдаа гаргасан зүйлүүд одооны өндөрлөгөөс гэдэг шиг тий харагдаж байна. Тэ? Тэгэхээр одоо бид нар 16 жилийн дараа юу ярих хэрэгтэй вэ гэхээр за тэр нөгөө нэг бидний хүсэж байсан өгөөж байгаа юм уу? Тэ? Монголчуудын талд нөгөө 71% нь ирэх хэвээр энэ төр гэл нөгөө Рио Тинтогийн талхны зургийг бол бүгдээр ахиж саналаа штэ тий. Тийм яваал хэлсэн тий. Тий. Тэгэхээр тэр өгөөж ирсэн үгүй юу гэдэгтэр бол ялчгүй бас яг тэр өгөөж бол яг бидний анх хүлээсэн хүлээлтэнд хүрэхгүй байна гэдэг нь бол бас сая сонсголын үр дүнд ил боллоо гэж бодож байна. Нэгдүгээрт болохоор тэр нөгөө 71% өгөөж гэдэг бол бас биелэлээ олсонгүй. Шинжээчдийн дүгнэлтэн дээр танилцуулагдсан Монголын талын өгөөжийн хувь хэмжээг бол 37% гэж үзсэн байлээ. Тэ өөрөөр хэл 71 битэл одоо нөгөө анх одоо засгийн үеийн ерөнхий сайд дээр яриадсэн 53% даач хүрэхгүй яваад шүү дээ. За анхаар за 71-ээс 2 дахин бууцсан юм байна тий. Тэгэхээр өгөөж алга. Дээрэс нь одоо жишээл яг Монгол яг хоо Рио Тинтогийн тал болохоор одоо нөгөө нэг бүхий л одоо нөгөө эдийн засагт нөгөө үржүүлэгчийн нөлөө үзүүлж байгаа тий одоо нөгөө ханган нийлүүлэгч дээр бий болж байгаа ажлын байр нэ тэргээл нөгөө бүх тоонуудаа нэгтгэл тооцоол тэгэл нөгөө бид нар ийм хэмжээний нөлөөлөл үзүүлж байгаа гэж ярьдаг тий. Гэтэл одоо жишээлх юм бол яг Монгол улсын татврын байгууллага, татврын ерөнхий газраас яг шууд сонсгол дээр би хэрэгээр асуусан байхгүй. За татврын байгууллагт энэ ойдлохоо гэдэг компани хэдэн төгрөгийн татврыг төлсөн бэ? Он оноор нь шууд хэлнэ үү гэд. Тэгэхэд 2001 оноос хойш 6.4 их найт төгрөгийн татвар төлсөн гэд бүр яг оноо гаргаж байгаа юм. 1.8 тэрбум төлөвчлөлт тий. Гэтэл нөгөө талд Рио Тинто яасан бэ гэхлээр нөгөө менежментийн төлбөр 6% гэж байгаа шүү дээ. Менежментийн төлбөртөө 1.2 тэрбум доллар бас ингээд авцсан байх жишээ тий. Тэгэхээр бол энэ өгөөж бол харьцангуй юу байна? Бидний өгөөж бол ерөөсөө бидний хүлээлтэнд хүрсэнгүй. Тэгэхээр бид нар өгөөжөө нэмэгдүүлэхийн төлөө ажиллах хэрэгтэй. За тэхийн тулд нөгөө саяны яригадаад байгаа хоримтлагдсан зээл болон зээлийн хүүгийн үлдэгдлийг яг тодорхой нэг тийш шийдэх хэрэгтэй тий. Тэгээ одоо энэ Монгол одоо саяны дээр 18.7 тэрбум ам-дуулрын зээл гэдэг байгаа нь Монгол улсын засгийн газрын зээл бол ерөөсөө биш. Тэ? Засгийн газар бол ойдлоход ямар нэг өөр одоо бол байхгүй. Гэхдээ энэ зээл ойдлохоо хийх гэдэг Монгол улсын дотоодын аж ахуйн нэгжээр бичигдэж байгаа Монгол улсын нийт үрд бол тооцогдож байгаа. Тэгэхээр нөгөө манай улсын макро эдийн засгийн үзүүлэлтэнд бас нөлөөлнө тий. Би бол ингэж ойлгосон. За энэ сонсгол мэдээж нэгдүгээрт олон нийтэд мэдээлэл өргөх зорилготой. Хэрвээ буруу гэж үзэж байгаа зүйл дээрээ сонсгол хийж байгаа бол түүнийг ил гаргаж ирж тавиад асуудлаа за энэ буруу байсан юм байна. Энийг дүүл цааш нь ингэж зохицуулж болох юм байна те. Цаашаа юм байж болох юм байна гэдэг ч юм уу. Нэг иймэрхүү гаргалгаатай яваад. Одоо ойдлоход жишээлбэл за 9 оны гэрэн дээр бид нэр зарим нэг зүйлийг үнэхээр тусгаагүй өнгөрөөцсөн юм байна. За энэ дээр нь алдсан юм байна те. Гэхдээ эхлүүлж хийсэн нь бол зүв байна те. Энэ гэрийг эхлүүлж хийсэн зүв байна. Тухайн үедээ бид нэр эхлүүллээ гэд бас 3 дахьч тий анхны одоо 3 дахьч хөрөнгө оруулалт тий 3 дахьч тий 3 дахьч хөрөнгө оруулалт татаад ирсэн. За энэ эхлүүлсэн зүв байна. Энэ дээр ийм буруу зүйлээд одоогийн өнцгөр ярьж байгаа тий одоогийн байдлаар ярьж байхад ийм зүйлээр буруу юм хийсэн юм байна гэдгийг баяр цогтойгоо өөрөө хэлээд тий. За баяр даах ч юм уу тий ингээ хэлээд яг хэлж илээ л дээ тий. Би бол зарим зүйлийг хүлээн зөвшөөрсөн шүү дээ. Өөртөө өмөрөх гэж ирээгүй. Тий энэ дээр ийм алдаа гаргасан гэж тэгээд одоо бид нар юу гэж ярилцах вэ? Одоо ярилцаа. За тэгвэл энэ алдааг чинь ийм байж болохоор зөвшөөр хийж болохоор байна уу те? Тэд нэр мэдээж алдаа хийсэн хүмүүс дахиад бодож байгаа шүү дээ. За энийг ингээ алдсан байсан юм байна те. Ингэж хийх байж тээ гэдэг ч юм уу те. Тэр хүмүүсээс тэрийг сонсоод те. Тэгвэл та одоо яаж хийх ёстой байсан юм те? Яаж хийх юм гэдэг ч юм уу. Ийм зүйлийг сонсоод ингээд явах ёстой байтал хит их эмоц хит их попрол донд саяны хурал явчихуу гэж би хараад байгаа. Тэр хин шалах төр өрөөний сонсгол. Хамт одоо ажилласан эрх хөрөгч намын хүмүүс те даргалж байгаа хүмүүст ихэр сэтгэл хангалуун байв та. Яг уу аль талдаа попрол байсан уу байсан.
Зүгээр сонсож байгаа ч тэр сонсуулж байгаа ч сонсуулж байгаа ч тэр. Тэгтээ бол яг уу бид нар түр хороон дээр бол энэ асуудлыг ч гэсэн ярьсан. Би бол анханасаа ямар шаардлага тавьсан бэ гэхэлэр яг уу энд бол нэг хин нэгнийг буруутгаад, хин нэгнийг яллаад, шонд өлгөөд явахаас илүү тий одоо урагшаа харсан тэр нөгөө гарч идэлтэй таны сая хэлдгээр гарч идэл хайсан зүйлийг нь бол би бол хувьдаа чухалчилж байгаа шүү гэдгээ бол би бол аягүй их хэлсэн. Тэгээд энэ дээр бол бид нар бол бүгдээрээ санал нэгдсэн. Тий за мэдээж хэрэг нөгөө оюутлогоо гэдэг чинь ерөөсөө энэ нөгөө Монгол улсын одоо улс төр нийгэм эдийн засгийн хувьд ерөн сүүлийн 20 жилийн хамгийн том сэдэв байсан юм байна шүү дээ. Тэглэв явах. Тий. Тэгэхээр тэр утгаараа ч тэр нөгөө нэг юм улс төрчлөлтийг бүр ингээд орд тас ингээд 0 болгоод тэгээд тийм одоо юу гэдэг вакуум орчинд сонсгол хийн ч гэдэг юм уу тий ямар нэгэн шийдвэр гаргах гэж юусаа бас байхгүй юм байна. Тэгээд тэр бол одоо магадгүй хүүхдийн санаа байж тийм үү. Тодорхой хэмжээний тэр одоо нөгөө мэдээж хэрэг энэ чинь маш халуун улс төрийн дунд явж ирсэн юм чинь. Тэр нь бол ингээд ил харшчихгүй мэ нэг өдөр. Гэхдээ тэр гарч ирлүүдийн талаар ч гэсэндээ гэрчүүд ч тэр одоо бусад хүмүүс ч тэр нэлээд зүйл ярьсан гэж ойлгож байгаа. Тэгээд яг хөө тэр болгоныг би бол жишээл хувьдаа тэмдэглэж авахыг зорьсон. Тэгээд тухайлах юм бол за одоо 2009 оны хөрөнгө оруулалтын гэрээ хувийн нийлүүлэгчдийн гэрээ тэр Монголын талын өгөөжийг яг нэг тодорхой тусгаж чадаагүй нь алдаа байжээ гэдгийг те тухай одоо баяр дарагч тэр баяр зохицогч тэр бас хэллээ шүү дээ гэх мэтчлэн. За одоо тэр компани засаглалтай холбоотой асуудал дээр шинжээчдийн танилцуулсан дүгнэлтийг ч гэсэндээ хүлээн зөвшөөрөөд тэгээ тузын үеийн оюутлогын хикагийн тузд ажиллаж исэн Монголын талын хүмүүс бол бүгдээрээ хэлж байгаа шүү дээ. Ер нь нөгөө бид нар гэрээндээ энэ зүйлүүдэд тусгаж тааг нь бас алдаа байжээ гэд. Тэгэхээр ингээд нөгөө урагшаа явахдаа одоо яг одоо шийдвэрлэх асуудлууд бол ерөнхийдөө бол томьёологдсон гэж харж байгаа. Тэгээ энэ дээр бол нэг тийм айхтар шинээр дугуй зохион бүтээгээд гэдэг ч асуудал байхгүй тий. Тэгэхээр тэр утгаараа бол нөгөө улс төр чиглэлтийг нь даваад харах юм бол үр дүн бол гарсан л байх гэж бодод байна. Ийм багхгүй. Одоо жишээлбэл тэнд ингээд хүнийг тулгаж асуугаад байвал ямар нэгэн шалтгаан гаргаж ирээд та тэр үед тэгсэн юм шүү гэж асуугаад байвал нөгөө хүн мэдээж одоо хүн л юм хойно тухайн үед өндөр албан тушаал хашаад тэр том гэрийг явуулсан хүний хувьд өөрийгөө өмөрөх байхгүй юм. Ямар ч юм байсан. Мэдээж та одоо 10 жилийн дараа нэг гэрэн дээр ажиллаад 10 жилийн танаас асуух таа ч гэсэн тэгнэ. Тэгээ тулгаа асуух юм бол тэнд эрүүл ерөөсөө юм харилцаа үүсэх байхгүй юм. Ингээд хөндлөнгөөс ингээд сэтгүүлч тарж байгаа те. Тэгэнгүүт тийм харилцаа үүсэхгүй болохоор тэнцээ чи ингээд яг хоёр талаас ингээд нэг өмөрөөд нэг нэг буруутгах гээд байгаа юм шиг те. Нэг 2 3 авчирчаа тэнд ингээд яллаад буруутгах гээд байгаа юм шиг. Тэгээд тэндээс одоо яг нөгөө талд нь сууж байгаа хоёр нь баяр зөхтараа баяр дарга болов хаам л та тий. Хоёр дахь сонсголоос нь ирж баяр дарга нь хань болох шиг болсон. 3 дахь өдөр нэрсэн байхгүй. Би ямар сайд ихний өдөр яг тийм нөхцөлөд л үсээд байхлаар бас нэг хэлсэн микрофон дээр. Үгүй одоо энэ дээр чи ингээл нөгөө нэг хин буруутай гэдгийг нэг юм уралдаан зохион байгуулах гэдэг юм шиг тий. Тэгээ нөгөө гэрээ байгуулсан субъектүүдээс ганц баяр зөхт ирсэн. Тэгээд одоо нэг хүн рүү дайраад байгаа юм шиг нөхцөлөд л үсчлээ. Одоо тэр тухайн үед гэрэн дээр ажиллаж байсан одоо ерхий сайд нартай эс баяргүй сүү батал дарга энэ төр ирэхэд ирээч гэд бас хэлжсэн. Тий. Тэнгуут тийм нөгөө нэг харилцаанаас харилцаа үүснэ гэдэг шиг яг тийм сонсгол болоо явсан. За ингээд сонсгол боллоо. Өндөрлөлөө. Зарим нэг хүмүүс мэдхгүй өөртөө их сайхан улс төр хийлээ гэж бодоод ч юм уу те их сайхан олон нийтэд хандлт авлаа гэж бодоод тэр хэмжээгээр эргүүлээд өөрийгөө унгаад те одоо сошиал яаж байгааг та мэдж байгаа те нэг талтай ингээ гараад тавьсан. Тэгээ тэндээс хүмүүс юусоо нэг ойлгосон юм байхгүй. Тийм. Нэг ялгч тодруулах гэдэг байгаа сте те. Хэдэн сайтуудын хэрэгцсэн нэг хэсэг видеогоос нэг ойлголт авдаг. Тэгээд за ерөнхийдөө ер нь Rio Tinto гэдэг компани ч бол их муухай юм байна. Монгол улсад их гим хийсэн компани байна. Тийм учраас баг энэ оюутлогыг зогсоочвол яадын гэсэн иймэрхүү ойлголт авсан зарим нэг хүмүүс бас байна. Тэнгуут зариш тийм ойлголт бас аваагүй л. Яагаад ийм ойлголт авч ийм гэхээр одоо ингээд сонсголын араас зарим нэг хүмүүс яриа өгсөн. Жишээл баяр зөхт дарга те мөнгө сүх дарга жишээл захирал. Калининград дээр Rio Tinto одоо маргаан тавьж байгаа шүүхтэр те. Тэнгуут Оростой маргаан тавьж байгаа. Тэгвэл Орос тухайлбал одоо тэр маргаан дээр санал тавьж байгаа нь одоогийн оюутлагыг эзэмшиж байгаа, йогийн эзэмшиж байгаа хувьас
авна гэдэг ч юм уу те. Иймэрхүү зүйлээр яригдсан гэж. Тэгээ энэ яг өөртөө хэлсэн шүү. Би бол хэлээгүй. Хамаараа өөртөө хэлсэн шүү. Тэгэхээр энэ дахиад ингээд нөгөө нэг Оросын санаархал наашаа байгаад байна уу гэдэг ч юм уу тийм үзэг гаргаад ирчих. Тэгээ дахиад нөгөө нийгмийг ингээд зодтуулаад иччих واخ. Харин тэн дээр бол би бол маш харамсчаа. Яагаад вэ гэхээр ер нь бол энэ нөгөө Рио-Тинтотой гэрээ байгуулах анхны одоо тухайн үеийн нөхцөл байдал ч гэсэндээ бас ялгаагүй тийм байсан шүү дээ. Энд ч одоо 3 дахь хөршийн те одоо нэг барууны хөрөнгө оруулагчтай хийсэн анхны том гэрээ те. Тэгээ тухайн үед ингээд нөгөө хятадаар ч айлгаал, орсоор ч айлгаал тэгсэрэн байгаа л яг тэр нөгөө айдас чинь магадгүй ингээд нэг юм жижигхэн зам руу түлхчихэж байгаа байхгүй. А тэнгууд яг тэр зовлонгийн хамгийн сайн мэдж байгаа хүмүүс тухайлах юм бол баяр цогцайд өөрөө тэ бас яг нэг тийм одоо нэг арга хэлбэрлүү тийм одоо нэг айдас одоо нэг айлгадаг арга хэлбэрлүү орж байгаа нь бол бас айгу учир дутагдaltaй санагдчих. Тэ яагаад вэ гэхээр одоо ойдлогоо чинь бол Монгол Улсын газар нутаг дээр хэрэгжиж байгаа тэгээ Монгол Улсын засгийн газраас олгосон тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа тий Монгол Улсын засгийн газартай гэрээ байгуулсан ийм одоо төсөл штэ. Тэгэнгүүт одоо ингээл нэг юм ойлгомжгүй бүр хаа хамаагүй шүүхийн маргааныг манайтай ер нь ямар ч хамааралгүй тэр шүүхийн маргааныг татчихвчраал тий. А тэнгүүтээ тэр нөгөө орсч байж таардаг тий. Тэнгүүт нэг юм хүмүүсийн сэтгэл зүгээр тоглох гэсэн нэг тийм зүйл ярьж байгаа нь бол бас л нөгөө дайсагналт бий болгоно шүү дээ. Тэр зовлонг тухайн үед өөрөө маш сайн мэдэрсэн хүмүүс нь тийм зүйл ярина гэдэг бол бас айгүй ойлгомжгүй л надад санагдаад байна. Яагаад вэ гэхээр одоо ингээл нөгөө юм айдас давтуулах тусам бидний шийдвэр гаргах орон зай бидний шийдвэр гаргах одоо тэр нөхцөл байдал улам л хомигдно. Тэ ягаад вэ гэхээр нөгөө ялангуяа нөгөө нийгэмдэр ингээл тэ одоо хідэн тал болол за чи гэсэн би гэсэн тэр гэл хідэн тал болол үзчихэж байгаа шүү дээ. А тэгээд энэ нэг ялангуяа хэвлэл мэдээллийнхэн бөгөөд одоо энэ нөгөө нэг одоо сошиал дээр одоо үзэл бодлоо илэрхийлж байгаа хүмүүс болохоор энэ сонсголоос нэг ялагч хайгаад байгаа байхгүй. Хин нэг нь ялах хэрэгтэй юм шиг. Тэ одоо юу гэдгийг эсвэл нэг юм одоо юу гэдгийг Рио-Тинтогийн зүг болоод дуусах ч юм уу эсвэл тэ одоо нөгөө нэг гэрээ байгуулсан хүмүүсийн зүг болоод дуусах ч юм уу эсвэл энэ сонсгол зохион байгуулсан хүмүүсийн тэ зүг болоод дуусах хэрэгтэй ч юм уу тэ сонсгол зохион байгуулж байгаа тэр хүмүүс ч өөрөө тийшээ тийм зүг рүү хөтлөөд байгаа юм шүү. Гэхдээ яг би бол хоёр талтай л гэж харж байна. Аль алинд нь л алдаа дутагдал байсан болов гэж харж байна. Яг л аль нэг талыг нь л одоо илүү одоо юу гэдгийг нэг хард сэрдээ ч юм уу эсвэл илүү нөгөө нэг одоо бид нар чи бүгдэнд нэг юм хөвшмөл ойлголтууд байгаа шүү дээ. Тэггүй одоо ингээл одоо юу гэдгийг хөвшмөл ойлголтууд бүгдэнд нь байгаа. Зарим нь одоо жишээл за гадаадын хөрөнгө оруулалт бол зайлшгүй зүгөө. Тийм үү? За өөр гэсэн бод. За. Тий. А эсвэл одоо юу гэдгийг нөгөө нэг энэ ойдлоход л бидэрт амар том алдсан шүү энэ төр гэл нэг юм бүр 16 жилийн өмнө 20 жилийн өмнө тогтцсон ойлголтууд бас хүн болгонд байсаар л ирсэн шүү дээ. Энэ сэдвүүдээр бол ямар нэгэн байдлаар нэг юм бодол санаагүй ч гэдэм үү байр суурьгүй хүн бол цөөхөн тий. А тэнгууд нөгөө нэг тэр хөвшгөл тэр ойлголт руугаа бас нэг татаад байгаа бас үзэгдэх юм уу гэж бас харагдаад байгаа. Ер нь бол одоо энэ нөгөө олон нийтийн дунд явж байгаа хэлцүүлгийг харахад тэгэхээр уул нэг тэрнээс аль болох нэг жоохон ангижраад аль болох нэг юм одоо юу гэдгийг нөгөө юм объектив байдлаар асуудлыг хараад тий одоо яг би түрүү өөрийнхөө зовлон хэллээ шүү дээ. Миний хувьд бол ялчгүй юм нэг хоёр одоо нэг харилцсан одоо бас би бинийгаа магадгүй тий одоо нэг үгүйсгэж байгаа тийм хоёр байр суурь байгаа дээ шүү дээ. Та үгүйсгэн ч юу яах вэ? За гадаадын хөрөнгө оруулалтын дээр бид нар одоо маш тийм одоо юутай байр суурьтай болгоомжтой тий гадаадын хөрөнгө оруулалтыг ямагт дэмжсэн тэр байр сууриа бол хамгаалж үлдэх ёстой. Ялангуяа нөгөө 3 дахь ертөнц рүү тий одоо нөгөө олон улс руу бол бид нар буруу мессеж өгөх ёсгүй энэ төр гэсэн нэг тийм нэг одоо байр суурь байгаа тийм тий а нөгөө талд энэ Монголын талынхаа өгөөжийг зайлшгүй нэмэгдүүлэх ёстой штэ гэсэн байр суурь байгаа тийм. Тэгээ энэ хоёрыг ингээд нэг юм нөгөө яаж нэг юм тэнцвэржүүлэх үү гэдэг хувь хүний одоо юу гэдэг юм бас нэг юм сорилтын донд би одоо өөрөө жишээл явж байгаа байхгүй тий а тэгэхээр яг тэр өнцгөөс харахад бол бас хаанаа л айгу хүнд байсан болов уу гэж бодож байгаа. Магадгүй нөгөө нэг сонсгол зохион байгуулж байгаа хүмүүс ч гэсэндээ тий одоо бат найрамдал даргын үед ярихад өөрөө ч гэсэндээ одоо уул уурхаан салбарт одоо салбарын сайдаар ажиллаж ийсэн тий бас л янз бүрийн юмнууд байгаа. А баяр дарга баяр цог сайдын хувьд ч гэсэндээ одоо өөрсдөө зөвтгчмөр байдаг. Тэгээ бас нэг нэр нүрээ цэвэрлжмээр байдаг. Гэтээ бас нэг алдаа дутагдлуудаа бас нэг яриул ярьчмаар байдаг тий. Тэгээ бүгдээрээ нэг юм айгуу тийм юу нөхцөлд оролцсон баг. Энэ сонсголт. Ийм тийм зөрчилтэй нөхцөлд бол оролцсон баг. А тэгэхээр тэн дээр зүгээр хин нэг ялгчаар тодруулаад ч юм уу тий. Эсвэл хин нэг илт буруутгаад байх нь бол зохимжгүй л гэж бодож байна яг зүгээр хувь хүний бодол.
Тэгээ одоо та хэдийн гарах дүгнэлт чинь л ер нь тэрийг хэлээд өгөх юм шүү те. Дүгнэлт гарах тийм үү гарах тийм та хэд одоо. Яг хав тайлангаа хэлцүүлэх үү те. Журамтай байгаа. Тийм. Тэгэхээр тайлант чинь бол одоо нөгөө шинжээчдийн дүгнэлтүүдээс авахуулаад те энэ нөгөө сонсголт гэрчүүдийн танилцуулсан зүйлүүд ороод явна л гэж би ойлгоод байгаа. Тийм. За тэгээд таны аав улс төрчин байсан. Одоо бүгд мэднэ те. Фортуна Бат хоёрыг л манай монголчууд ер нь дийлийнх нь мэдэх байх шүү. Одоо бүр жоохон 40 гарцсан 50 гарцсан хүмүүс бүр сайн мэдэх байх. Яг тэр үеийн эдгээр залуу байхад нь улс төрч байсан. Аавынхаа үдээс хараад сонсголт нэг өрөөнд суух юм ямар байд юм бэ? Яг энэ чинь харин нөгөө юм хоёр тал бас биш тий. Тэгэхээр яг нөгөө тур хорооны гişүүд энэ талтан суугаад гэрчүүд энэ талтан сууж байгаа тий. Гэхдээ яг эсэм дээрээ бол аль талд нь Монгол улсын одоо их хурлын гишүүн тий төрийн өндөр дээд албан тушаал хашиж исэн өөрөөр хэлбэл тангараг өргөсөн эх орныхоо эрх ашигын төлөө ажиллана гэж тангараг өргөсөн тийм хүмүүс сууцгааж байгаа байхгүй. Тэгээ тэр утгаараа би бол яг аавын хийсэн ажилтай бас их ойрхон байж ирсэн. Тухайн үед ойдлогоо асуудал дээр ямар байр суурь илэрхийлж исэн, юу бодож явж ирснийг нь бол айгуу сайн бас мэддэг л хүн л дээ. Тэгэхээр тэр утгаараа бол одоо юу гэдгийг тухайн үед мань хүний хэлж исэн зарим болгоомжлууд бол одоо нэг 16 жилийн өндөрлөгөөс гэж харахад тий одоо ингээд бас биелээ олцсон л байж байгаа. Тий. Тэгэхээр тоонд ачаал бүтлэгдэх юм уу? Ямар юу гэсэн үг вэ? Тоонд ер нь ямар нэгэн тоонд. Одоо монголчууд чих тоонд ачаал бүтлэгдэж шүү дээ 99.11 11 гэх тийм 99 центр гэлтэй тийм гайгүй юу? За гайгүй тийм. Таны аав чих тоонд ачаал бүтлэгдэх юм байсан тийм та мэднэ тийм. 68% гээд манай статистикч хүн баггүй. Ер нь манай ээж аваараа хоёлаа статистикч мэрэгчлээ. Тэгэхээр тэр утгаараа одоо нөгөө нэг юм бас мэрэгжлийн онцлог гэж байна. Тийм. Тоонд ер нь маш их ачаал бүтлэгдэх хүн байсан монголчууд бүгдээр юм байна. Тэгээд тэр гинтийн ашигын татврын 68% гээд идэг штэ. Тэрийг таны аав санаачилж бий болгосон тийм. Тэгээд тэрийг нөгөө тухайд давгдор жавраг 68 дахь их авраг болж исэн гээд тэгээд 68 дахь их аврах гээд бэлэгдэн гутлаа 68 гээд хэлсэн гээд. Үгүй би тэрний яг бодит түүхийг ярих уу? За анх хуулийн төсөл өргөн баригдахдаа 80% гэсэн тоо байсан. Тий. Тэгэд эн чинь одоо гинтийн ашигын татрыг хүмүүс бас зарим талаар сайн ойлгохгүй. Энд чинь болохоор ер нь нэг өсөн нэмэгдэх амнат гэхэд одоо хүмүүсийн яриад байгаа зүйлтэй. Одоо өсөн нэмэгдэх амнат чинь бол манай хуулинд орсон байгаа шүү дээ тийм үү. Өөрөөр хэлбэл нөгөө зах зээлийн үн өсөх тусам авах татврын хэмжээ нэмэгддэг тий нэг юм тодорхой босго үнэтэй тэр босго үнээс давсан орлогод одоо тэр одоо 80%-ийг авна гэж хуулийн төсөл анх бичигдсэн байсан 80%-аар. Тэгээд тэр анх хуулийн төсөл бичигдэхтэй болохоор за нэгдүгээр тоон бол 80% гэж байсан байна. Хоёрдугаарт нь болохоор зөвхөн зэсэн дээр алт байгаагүй. Тэ сүлд болохоор нөгөө их хурлын хилцүүлгийн үеэр алт нэмэгдээд тэгээ тэр чинь ингээд бас нөгөө нэг тэр нөгөө анхны юг нэлээд гажууд болсон. Тий. За тэнгууд нөгөө 80%-гээ тоо ингээд ороод ирсэн байж ч тийм үү. Тэгэхээр за яг хөө тэр 80% гэдэг дээр бас нэг тодорхой санхүүгийн тооцооллууд энэ төр хийгдэж хагаад тэгээд 80% гэсэн тоог санаачлаад оруулж ирж байгаа шүү дээ. Тэнгууд нөгөө хурал дээр яригдахад гүй наа чи одоо 80% чинь бас айгу өндөр байна. Тэгээ тухайн үед чинь болохоор зөвхөн одоо эрдэнтийн л асуудал яригдж байгаа шүү дээ тийм үү. Тэнгууд ингээд нөгөө заа нөгөө Оросын тал бас яах вэ их үү энэ төргээл ахаал нөгөө тий одоо нөгөө хуршуудын маань асуудал орж ирээ те 80% гэдэг дээр бол ерөнхийдөө бол их хурал шийдвэр гаргахгүй нөхцөл байдал руу ороод тэгээд нөгөө бууруулж жагаад тий за юу 70% 60% энэ төр гэж за тэгвэл тэгээд дундуур нь за 68 бэлэг тэмрэлттэй тоо. Тийм л юу орж ирсэн гэсэн. Би яг тэрэнд нь бол нөгөө айгүй олон одоо их сурвалжуудаас мэдээлэл авч ирсэн. За тэгэхгүй түүнээс биш ингээд нөгөө хүмүүс ингэж яриад байдаг байхгүй одоо жишээл ингээд нэг бүр нэг юм одоо юу гэдгийг ингээд нэг юм санаанаасаа тоо зохиогоод тийм үү. Тэгээд ингээд нэг юм шинжлэх ухаанч бус те. Одоо юм ухар сусагт автсан барьсан энэ төргээд нэг тийм одоо нэг юм хар PR явчлаа шүү дээ яг үндэ бол бас. Гэтэл бол тэр чинь ингээд
мэдээж хэрэг санхүүгийн тооцоол байж л таарна шүү дээ Монгол Улсын хууль санаачилж байгаа юм чи тий. Тэгээд тэн дээр одоо жишээлбэл ингээд нөгөө нэг тэр одоо хуулийн төслийн хэлцүүлгийн хүрээнд тэр юун дээр за одоо яг хаагуур нь яг ямар дундын хувилбар байх уу энэ төр гэдэг гэрэн дээр за яг одоо нөгөө нэг тий 68 дугаар аварга хэмжээ яг тэн дээрээ тохирчоо энэ төр гэсэн тийм яриа бол явсан гэсэн. Тий. Гэхдээ тэр чинь үндсэл нь биш байхгүй тий. Тэгээ сая яг тэр 68% ярьж илээ энэ л да сонсголын үеэр сэтгүүлчд яриа авахад бид тэр анханасаа одоо тэр 68% дотор аваа явуулсан бол тий. Өнөөдөр Монгол улс 5 тэрбум гаруй Америк долларын ашигтай байх байлаа гэд тий. Тэгээд түүн дээр нь түүнтэй нэг ижил төстөөд манай нөгөө анх гэрээ байгуулсан хүмүүс чинь ингэж яриад байгаа шүү дээ. Баяр дарга энэ тэр бид нар тэр 34% л авах хүсгүй байсан юм аа тий. Зүгээр л бид нэр амнаатынхаа ашиг аваад явжсэн бол өнөөдөр ондоо байх байсан юм аа гэж. Тий. Тэгэхээр тэн дээр одоо жишээл гинтийн ашигын татварыг цуцалдах нь одоо яг нөгөө гэрээ байгуулсан хүмүүсийн гэрээ байгуулахтай харин хөрөнгө оруулагчтай үргээч хүтэйгэл цуцалдсан юм шүү. Үгүй харин тий. Тэгэхээр харин би тэрийг бас тодорхойлохыг зорьсон. Яагаад вэ гэхээр хэрв одоо тэр нөгөө улсын хурлын 40-р тогтоол 57-р тогтоолоор засгийн газарт одоо нөгөө гэрээ байгуулах үндсэн одоо чиглэлийг нь тодорхойлоод тэгээд ирэх болгож байгаа шүү дээ тийм үү. За 40-р тогтоол болохоор нэг авсралдаар одоо тэр нөгөө нэг оюутлахад холбоотой нэг ийм зүйлүүдийг авч үзээрэй гээд нэг 9 зүйл залттай нэг юм чиглэлүүд болгоцсон байгаа тоххой. За тэгээд тэн дээр бол дан ганц 34% гэж бичээг үзье. За 30 одоо тодорхой одоо хувь эзэмших тэ 34% улмаар 50 тэ тэнгүүтээ эсвэл бүтээгдэхүүн хуваах энэ тэрийгээд бас хувилбаруудыг одоо бодолцож үзээрэй гэсэн тийм чиглэл байгаа байхгүй юу. Тэр болохоор 8 онд батлагдсан тэ 40 дугаар тогтоол. Тэнгүүд нөгөө гэрээ байгуулж байгаа одоо ажлын хэсэг засгийн газар маань хэрэг 34% үнэхээр буруу гэж үзэж исэн бол нэгдүгээр асуудал нөгөө гинтийн ашигын татварч үүшээ байсан. За гинтийн ашигын татврын тэр нөгөө 68 магадгүй өндөр санагдаад нөгөө хөрөнгө оруулагч тал үрэх гээдсэн байж болцсгүй шүү дээ. Гэхдээ саяны одоо нөгөө нэг бидний сүүлд баталсан өсөн нэмэгдэх амнат хэлбэр рүү оруулах бас боломж байсан байхгүй. За окей одоо бид нар дээр бол одоо ингээд одоогийн манай хууль эрх зүйн орчин бол энэ 68% татвар үйлчилж байна. Тэ? За тэгтээ бол одоо ингээд нөгөө юуны хүрээнд энийгээ бүр өчнгүү болохгүйгээр тэ? Тэр өсөн нэмэгдэх амнат хэлбэр рүү шилжүүлэх бүрэн боломж байсан гэж хараад байна. Тэр дээр хэлцээр бас хийх хэрэгтэй байсан. Гэтэл нөгөө анханасаа ерөөсөө энэ 68%-ийн татвар бүтэхгүй өнтер гэсэн тийм нөгөө нэг бас нэг юм хөвшмөл ойлголттойгоор хэлцээрт орсон болж тарах гэдэг байгаа байхгүй юу. Тэр нөгөө амнаатынхаа хуулийг барайл 34% гэж орсон юм байлээ л дээ. Тий. Тэгэнгүүт яг эсэм дээр одоо жишээл 40 57 дугаар тогтоол дээр хуульд нийцүүлэн гэрээ байгуулах хэрэг болгож байгаа шүү дээ. Тэнгүүт тэр за гинтийн ашигын татварыг хүчингү болгочих чинь тийм үү. Түүнээс гадна 10 дугаар сарын 6-нд гэрээ байгуулагдахаас өмнө 7 сард болохоор бас ашиг налтны тухай хуульдаа маш хэмжээний өөрчлөлт оруулчихжээ. 8 сард одоо бас нэг тухай хуулиудыг хүчингү болгочихжээ. Гэх мэтчлэн хуулийг бол маш их өөрчилж гэрээ байгуулсан байгаа байхгүй юу? Хуульд нийцүүлэн гэдэг зүйл одоо хүчин төгөлдөр байсан үгүй юу гэдэг. Тэгээд дээрэс нь одоо хин баяр даргын нэг хилээд байгаа зүйлийг нь би бас гайхаад байна. Нөгөө их хурл 34% гэж шахсааран байгаад тэгээ бид нар тэр шахалтанд ороод тэгээ ерөнхийдөө ингээд муу гэрээ байгуулсан гэсэн нэг тийм тайлбар тавиад байгаа шүү дээ. Гэтэл 2008 онд юм стандарт бус засгийн газар байгуулагдсан. Хамтран засгийн газар байсан. Тэ? Хэдийгээр тухайн үед Монгол Ардын нам одоо тухайд Монгол Ардын хувьсгалт нам гэж явсан тий. Монгол Ардын хувьсгалт нам сонгуульд бол одоо засгийн газар байгуулах хэмжээний олон судал авсан шүү дээ. Тэгээд 7 дугаар сарын 1-нд бас үйл явдлыг бид нар бүгдээрээ мэдчихэе. Маш харамсалтай үйл явдал байсан. Тэрний ар дээр баяр дарга арчилсан намд санал тавиад тэгээд арчилсан намын айгуу стандарт бус байдлаар бас хамтарсан. Тэгээд цөөнх одоо үлэмж бас тэр чинь 20 идэхэн гишүүнтэй цөөнх хэрнээ засгийн газарт орж ажилласан. Тэгээд шадар сайдыг нь авсан, сангийн сайдыг нь авсан. Өөрөөр хэлбэл тухайн үеийн Монгол Ардын хувьсгалт намын дарга, ерөнхий сайд баяр баярт олонхын бүлэгт нөлөөлөх бүрэн боломж байсан. Нөлөөлөх гэдгийг би одоо нөө лобби хийх гэдэг утгаар нь ярьж штэ тий одоо нөө шийдвэр гаргуулах. Тэгээд цөөнхийн бүлэг болохоор хамтарсан засгийн газарт бас орцсон. Яг тэр нөгөө гэрээнийх нь бас юун дээр одоо жишээлх юм бол баяр цог сайд ажиллаж ирсэн тий. Тэнгүүд нөгөө их хурл руу буруугаж ихэд байгаа шүү. Тэгвэл их хурл дээрээ тэгээд тэр нөгөө юугаа сайн хийхгүй яасан юм. 34% нөлөөллийн ажиллаа тий. Тэгэхээр эн чинь бол ингээд нөгөө хин нэг нэг чи биедээ тулахгүйгээр аль аль нь л одоо юу гэдгийг нөгөө нэг тэр нөгөө нийгмийнхаа
дэмжлэг тухайн үед нийгмийн дэмжлэг чинь болохоор юу байсан бэ гэхээр монголчууд энэ нөгөө том төслөөс тодорхой хэмжээний ашиг хүртөхсдөл гэсэн нэг тийм нийгмийн бас давмгайлсан уур амьсгал байсан шүү дээ. Тэ? Тэгэхээр тэр нөгөө нэг тэр зүйл бас айгуу давмгаалаад явцсан бас магадгүй тий. Тэр чинь хэрвээ 34 авахгүй гэрээ байгуулалтаа одоогийн бидний энэ эрүүл сэтгэх хөрөөр ярьж байгаа амнатаа аваад ч юм уу тий ингээд явъя гэсэн бол тухайн үед бослого болох байсан баг хэрнэл. Гişүүд зарим гişүүд одоо тэнд санал хураасан татгалцсан гişүүд байдаг шүү дээ. Тэндээс зарим гişүүд чинь бүр 50% авна гэж дайрж ирсэн шүү дээ. Тэг ингээд архивын би өнөг үзэхээр 50% авна. Яахаараа 30 жиг авдیں۔ Тий. Юу гэж байгаа бид нар чинь одоо өөрсдийнхээ газар нутагт тэр ингээд байж байгаа хүмүүс юм авах болж байгаа. 50% авах хэрэгтэй гэдэг. Тэрнээс ч дэшиг хувь авах хэрэгтэй гэсэн юм яриад байж исэн. Тэгээд яг хоо амнат дээр яалч 34% гэж байдаг те бид нар юм байна гэд тэгээд байгуулсан гэж одоо өөрийнхөө номон дээр хүртэл бичсэн байт юм байлээ баяр дараа. Гэхдээ тэгэхээр тухайн үеийн нийгмийн нөхцөл байдал за тэгээд улс төрийн нөхцөл байдал, эдийн засгийн нөхцөл байдал, дотоод гадаад те тэгэхээр олон хүчин зүйлийн улмаас л яг хоо энэ гэрээ байгуулагдлаа шүү дээ. Тийм тэгээ яг нэг ажиллах боловсон хүчин ч бас их таарсан. Манай чадах юу вэ те? Одоо ихэр манай татврын байгууллага энтерт бол ийм үндэстэн дамсан корпорацийн татврын тайлан хянах тэгээд тэр боломж олцсон бас хомс байна л гэж сая татврынхаа ярьж штэ. Би бүр хэрэгээр татврынхаас асуудаг байхгүй юу? Ер нь манайх одоо энэ нөгөө нэг ялангуяа энэ нөгөө аж ахуйн нэгжийн орлогын албан татвар энэ төр ер нь цааштай авах уу? Тэ? Яагаад вэ гэхээр энэ нөгөө юм татврын тайланг бас хянж үзэх те тэр нөгөө нэг юм одоо үгүй хоорондын одоо толгой компани, охин компани те бусад нөгөө харилцаа хамаарал бүхий этгээдүүдийн хоорондын шилжүүлгүүд дээр бид нар бодит дүгнэлт хийх боломж бас байна уугүй юу те тэр нөөц нь бас биднэрт байна уугүй юу гэдэг чинь одоо л яригдсан асуудал шүү дээ тий. Анх за одоо хэлээ ер нь ойдлогоо болий дөө. Нэг асуулт байгаа. Анх Rio Tinto манад офисоо байгуулах гээд байж хахад таны таныг Rio-гийн офис руу дагуулж оруулаа. Та хэд одоо эдийн засгийн тийм өлегтэй менеж хийж чадахгүй байна. Манай охиноор хийлэг гэсэн юм яриа таныг дагуулж ажилд оруулах гэж очсон гэж ярьдаг. Энэ үнэн үү? Баабургоо тэгж ярьж илээ. За болил л доо. Үнэн үү? Үгүй юу үгүй. Та автогоо очиж байгаагүй. За би Rio Tinto-гийн офис дээр юус очиж үзээгүй. Баабургоо ч нэг хажууд нь байсан юм шиг л ярьж илээ. Одоо мэдгүй одоо яагаад ийм сонин худлаа юм яриад тэгээд ингээд би биенийхээ одоо нэр хүнд талтай даа чи нэр хүнд талж байгаа явдал шүү дээ. Тийм биз дээ. Би хэрэг Rio Tinto-д ажилд орохыг хүссэн бол тэ өөрөө түүгээрээ ингээд аплайдад орчих бүрэн боломжтой байсан. Гэтэ би тийм надад тийм юусоо тийм бодол байгаагүй. Тэ зүгээр яг хөө миний хувьд бол ойдлогоо асуудлыг бол анхаас нь бас ингээд нөгөө ажиглаж явж ирсэн үү гэвэл ажиглаж явж ирсэн. Би чинь бас эдийн засгч мэрэгчлээ тэ. Тэгээд намайг яг оюутан байхад Роберт Фридланд яг ойдлогоо төслийн одоо нэг роуд шоу хийгээд тий одоо за Монголд Ivanhoe Mines-ийн үе гэрж штт тий дөнгөж Фридланд өөрөө байсан тий. За Монголд бид нар ийм том орд газар нээлээ энэ төр гэж тухайд сурталчлаа. Тий сурталчлаа л тий одоо юу гэдгийг нөгөө хойд Америкийн том нөгөө юуны уулуурхайн экспонууд дээр танилцуулга энэ төр хийгээл явдаг гэсэхгүй. Тэгэхэд бол би яг Америкт оюутан байсан. Яг тэр нөгөө нэг юунуудаас мэдээлэлүүд аваад ерөнхийдөө бол айгу тэрийг маш их одоо юу гэдгийг ажигладаг байсан. За тэгээ би тэгээ тухайн үед бас нэг блог хөтэлдэг байсан юм аа. Тэр яг тэр нөгөө Фридландын хэд хэдэн ярилцлага, хэд хэдэн танилцуулгыг блог дээр бас орчуулж тавьж исэн байхгүй. Тий. Тэгээд яг нөгөө нэг яг тэр нь болохоор юу гэдгийг нөгөө Монголд ч гэсэндээ нэрэ манайд ийм том орд газар нэгдсэн юм байна гэдэг зүйл бас яг тухайн үед одоо тэр миний биччихсэн тэр юмнууд бол яг тэр мэдээллийг түгээхэд бол бас хувь нэмрээ оруулсан гэж боддог. Тэгээд тэр чинь нэг 2003-4 оны зүйл яриад шүү дээ. Нөгөө нэг юм Rio Tinto бүр орж ирэхээс өмнөх. Тэр утгаараа бол би бол ойдлоготой бол ингээл зүгээр ингээд нэг ажиглах байдалд бол анханасаа байсан. Тэр утгаараа ч тэр одоо энэ түр хороонд сая орё гэсэн бас хүсэлтээ өгөөд бүлгээсээ төлөөлөлөд орсон байгаа. Тэр Баабургын тэгж хэлсэн юмны бичлэгч юм уу эсвэл баримтанд байвал байлаа. Тэр өөрийнх нь YouTube тэр яг энэ ойдлохыг ярьж байгаа бичлэг дээр байд юм билээ. Гэхдээ тэгэхээр харин одоо манай яг зөвөр би тэгсэн юм уу гүмүл гэл танаас үгүй бол тэгэл. Үгүй харин тэгтээ яг би зөвөр энэ дээр яг зөвөр юу гэж бодож байна вэ гэхлээр ер нь одоо бид нар юмыг
ийм бодтоор үннээр нь тий тэгээд нөгөө ялангуяа Баабургач уул нь бол ингээд ийм бас манай том сэхийднүүдийн нэг штэ. Тэгэхээр тангараг өргөөгүй ч гэсэндээ нийгмийг төөрөгдүүлэхгүй байх тий одоо юу гэдгийг нэг юм буруу ташаа мэдээл худал мэдээл түгээхгүй байх одоо нэг тийм юу гэдгийг ёс зүйн үүрэг бас хүлээж байгаа субъект мөн шүү дээ. Тэр олон хүн бас тэр хүнийг дагж гин, тэ хүндэлж гин, яриагийн сонсож гин. Тэгэхээр тэр утгаараа бол ингэж ийм худал мэдээл тараах нь бол маш хариуцлагагүй ёс зүйн хувьд ч гэсэндээ ийм айгу буруу зүйл гэж харж байна. Тэгээ манай одоо яг ийм үе ийм сэхэтнүүд тэгээ одоо яг тэр 90 оноос хойш явсан одоо тэр ардын нам талтаач тэр арчилсан нам талтай ч гэсэн энэ одоо нөгөө нэг ах нар гэж хэлж болох хүмүүс яг ийм ааш авир гаргаж байгаа нь өндөө хоёр манай нөгөө нийгэмд тийм нэгцэн ойлголт бий болохгүй тий ийм талцал хуваагдал газар аваад байгаад одоо ядаж ийм одоо бэлмээр юм. Тэгээ хаврын нөгөө нэг асууж байгаа учир нь бас нэг маш их сонирхлын зөрчил байд юм болов уу гэж бодохгүй тий. Яа өөрөө ажилд орох сонирхолтой байсан хүн тэгснээр яага энд ингээд сонсгол дуудчаа суугаад тавил гэж. За өстой тийм байсан бол би бол одоо жишээл ямар нэг ашиг сонирхлын зөрчил байвал тэрнээс бас татгалзах ёс зүйн юутай суурьтай хүн шүү дээ. Тэгэхээр бол одоо уул нь бол ингээд бидний юм нэг ёс зүй тэрний үнд зүйлнийг үдэл санаагаа бас нэг жоохон бас бодмаар л байгаа та. Нямбатар дарахтаа яагаад муудалцаад байна вэ? Яг би улсын хурлд сонгогдож одоо ажиллаж эхэлснээсээ хойш нэг тодорхой хэдэн зорилго өөртөө тавьсан юм. За нэгдүгээрт энэ одоо Улаанбаатар хотын асуудлууд байна шүү дээ. Энэ утаа төвчрэл энэ одоо амьдрах орчны асуудлууд дээр дөрвтэй нэг өөрчлөлт гаргачих юмсан. Тэ одоо миний үеийнхэн гэдэг юм уу одоо барил нөө залуу насаа энэ Улаанбаатарын утаа төгжрэл тунд өнгөрүүллээ шүү дээ. Тэгэл 20 жил яг л энэ Улаанбаатар утаатай байна төгжрэлтэй байна гэж ярьсаран байгаад ерөөсөө тийм ямар ч нэг акс твшил гараагүй. Тэгээ одоо бүр улам л одоо муудаад байгаа тий. Тэгээд уул нь яг тийм том одоо нэг зорилго тавиад бас нэг тодорхой шийдлүүд бодоод орж ирдэг байхгүй юу? Тэгээд би анхнаасаа бол яг тэр шийдлүүдээ бол яриад тэгээд одоо хотын засаг дарга хотын удирдлагт бол тэр саналуудаа бас хийлээд гэдг юм уу. Одоо ер нь тодорхой шаардлагууд тавьж ажиллах нь зөв гэсэн байр суурьтай байсаар ирсэн. Тэгжиж ажилласан. Тэгээд тэр утгаараа болохоор за утаатай холбоотой асуудал дээр нодлон одоо энэ хаврын чуулганаар бид нар энэ оны хаврын чуулганаар улсын хурлаас бас нэг тогтоол батлуулсан юм. Хаврын чуулганы өмнөхөн болохоор бас утаатай холбоотой ерөнхий яналтын сонсгол явсан шүү дээ тий. Тэгэхээр тэр ерөнхий яналтын сонсголоос болохоор бас тодорхой мэдээлэлүүд ил болсон тий. Одоо хичнээн өнгөрсөн хугацаанд бол одоо эдийн их найдын төсөв зарцуулагдав. За хэдэн хүн бас яг энэ утаанаас болж амнасаа алдав энэ гэл бас л амар тоонууд бид нар ярьсаар байгаа л өнгөрсөн тий. Тэгээд улмаар тэр ерөнхий яналтын сонсголын ард дээр улсын хурлаас засгийн газар чиглэл өгөх тогтоол батлагдсан байхгүй юу. За тэгээд тэр тогтоолд болохоор би бол нэг тодорхой хэдэн саналууд оруулсан. Нэгдүгээрт за өнгөрсөн хугацаанд бид нар өчнөө их найдын төсвийг агарын бохирдлыг бууруулах нэрийдлэр зарцуулжээ. Ямар ч үр дүн алгаа. Яагаад вэ? Бид нар дандаа нөгөө нэг утаа ялгаруулдаг юм л мөнгө зараад байгаа байхгүй. Нөгөө сайжруулсан түлшилгэн те одоо нөгөө сайжруулсан зуухалгэн заяа те тэгэнгүүт сая ингээд бүр тэр нь хангалттай биш болоод бүр ингээд урд хөршөөсөө хагас кокс чиг түлш худалдаж авахар болсон шүү дээ. Худалдаж авч байгаа шүү дээ 226 тэрбум төгрөг. Тэгэхээр ийм утаанд мөнгө зараад байх тусам утаа чинь бурахгүй байна. Тэгээ тэрийг одоо ингээд сүүлийн ингээд те 20 жилийн түүх баталчлаа. Тэгэхээр цаашид ерөөсөө улсын төсвөөс утаа ялгаруулдаг тэр түлш нь байна уу, янд нь байна уу тийм зүйлд мөнгө зарахгүй байя гэд бүр баш тодорхой томьёолоод тогтоолд оруулаад батлуулдаг байхгүй юу? Тэгээд яг улсын төсвөөс гэсэн томьёол байна. Тэгсэн чинь тэрний ард дээр болохоор яасан бэ гэхэлэр нийслэл нөгөө юуны 5 толгой түлш компани нийслэлийн мэдлэлд очсон маа штэ тий. Тэнгүүтээ нөгөө 5 толгой түлш компаниас тендер зарлуулад тэгээд нөгөө одоо хятадас хагас кокс нүүрс
авах тендер зарлаад тэгээд наа чи нөгөө тогтоол нийцэхгүй байгаа гэжтэй. Гэт би удаа дараалан засгийн газар бөгөөд засгийн газарт л одоо яг ерөнхий сайдд аль бичиг явуулж байгаа юм л та. Яг л тэр нэг засгийн газар улсын хурлаас чиглэл өгсөн учраас тэгээд засгийн газар хариуцах хэрэгтэй гэдэг утгаараа. Гэтэл тэгсэрэн байтал ерөөсөө ямар ч нөгөө юугүйгээр одоо тэр тендер зарлагдаад тэгээд одоо нөгөө хагас коксч төлсөж орж ирсэн одоо ингээд бас л хил ам дагуулаад одоо зарагдаал явж гин тий. Авуулт бол зүүн бол ерөөсөө бид нар цаашид тийм утаа ялгаруулдаг альва зүйл мөнгө зарахгүйгээр бусад төрлийн байдлаар тий одоо тэр нөгөө нэг дулаалга эрчим хүч тий орон сууц тэргээд нэг шатараалсан одоо нэг юм одоо авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүд байна шүү дээ. Тэдгээр арга одоо нөгөө утаа ялгаруулдаггүй тийм зүйлүүдэд л одоо мөнгө зармаар байгаа байхгүй байгаа мөнгө. Тэгэх юм бол бид нар магадгүй богино хугацаанд бас үр дүнгээ үзэх боломжтой гэж хараад. Одоо жишээлх юм бол нийт гэр хорооллынхоо 3.1-ийг тий одоо нэг жилдээ багтаагаад дулаалчих хэмжээний мөнгийг л бид нар юунд зараад байна шүү дээ. Одоо энэ төлс мөн шат зүрийн юмнууд дээр. Тогтоолоо зөрчсөн гэдэг яриад байгаа юм ба шүү дээ. Гэхдээ яг ер нь энэ утаатай тэмцэх бодит юу алгаа, шийдэл алгаа, бодит тийм одоо урт хугацааны, дунд хугацааны бодлого алгаа. Тэгээд ийм одоо төсвийн мөнгийг те одоо тэр 5 толгой төсвийн мөнгийг, төс компани мөнгийг, нийслэлийн мөнгийг маш буруу арга хэлбэрээр сахин зарцуулж байна л гэсэн тийм шүүмжил тавиад та. Тэгээд тэгсэн таныг за энэ эмэгтэй гишүүн чинь 18 сарын хугацаанд одоо их хурлд юу ч хийдэг вэ гэхэл тантай байнга л хамт яваад идэх юм шиг л ярьж явах шиг үлээ. Тэгээ би мэдэхгүй таныг одоо 18 сарын хугацаанд яг юу хийсэн яасыг те та өөрөө хэлэхгүй бол тэгээд их хурлын гишүүний одоо ганц үндсэн ажил нь мэдээж иргэдийн амьдрал те улс их орны их ашигын төлөх хууль санаачлан батлуулах байдаг те. Тэгээ нэг ч хууль батлуулаагүй гэсэн та нэг ч хууль батлуулаагүй өнгөрсөн хугацаанд. Юу би өнгөрсөн хугацаанд 10% төсөл санаачилсан байгаа. За тэдгээрээс 4 батлагдсан. Тэгэхээр энэ яг иргэдийн амьдралд нийцэж байгаа хууль байж чадсан. За яг бид нар нэгдүгээр зарчилснаа одоогоор зөвхөн байгаа шүү дээ тийм үү. За сая тэр батлуулж чадсан хуулийн төслүүдийг ярих юм бол улсын хурлын тухай хууль, улсын хурлын хяналт шалгалтын тухай хуульд сая наадмын өмнө манай бүлгээс бас нэлээд дөрвтэй өөрчлөлтүүдийг оруулсан байж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр саяны улсын хурлын асуулгын цагтай холбоотой тэр хуулийн төсөл дээр бол би бол маш хэмжээний хүчин чармайлт гаргаж ажилласан байна. За хяналт шалгалтын тухай хууль дээр ч гэсэндээ хамтран санаачилсан тэгээ бас яг ингээд хүчин чармайлт гаргаж ажилласан. Гэх мэтчлэн ингээд бид нар бол ингээд их хурл бол ер нь ажиллаа хийгээд байгаа шүү дээ. Тэгээ ялангуяа их хурлдах одоо ингээд цөөнхийн бүлэг те ялангуяа зөвхөн цөөнхийн бүлэг ч гэлтгүй ер нь их хурлд байгаа одоо шинэ одоо энэ салбарын экспертүүд те тэр одоо бас манай залуу гишүүд бол сайн ажиллаж байгаа гэж харж байгаа. Гэтэл нөгөө их хурл тодорхой хууль тогтоомжууд санаачлаад те тогтоол шийдвэр гаргаад засаг чиглэл өгөөд те тэгээд ахад яг тэр хэрэгжилт маш муугаад байгаа байхгүй. Хэрэгжилт яагаад маш муугаад байна вэ гэхэлэр ер нь бол ингээд одоо өмнөх 2 одоо удаагийн улсын хуралд үндсэндээ цөөнх байсангүй те үлэмж олонх нэг намын засаглал байсан. Тэгээд энэ манай эрх баригч Монгол Ардын нам чи ерөнхийдөө бол ингээд асуудлаа нөгөө түүгээрээ тэр цагаан байшиндаа шийддэг байсан болж тараад байгаа шүү дээ. Сая одоо жишээлх юм бол энэ нөгөө бахан болж өнгөрсөн процесстэй холбоотой дүгнэлт хийх юм бол тэгээд нөгөө нэг цагаан байшин дээр шийдэгдсэн асуудал явдаг. Тэ? Нөгөө төрийн ажил бол тэгээд текст ингэсгээд явдаг. Яг л ийм л нөхцөл байдал руу бид нар орчоод байна шүү дээ яг үндэ бол. Тэгэхээр одоо бол Арслан намын хувьд, улсын хурлын Арслан намын бүлгийн хувьд бол яг тэр одоо юу гэдгийг нөгөө хяналтыг тавих те одоо илүү шахаж шаардах тэр асуудал бол маш тулгамдж байгаа. Тэгээд ингээд шахаж шаардаад та нарт тэрийг яасан бэ? Энэний хэрэгжилт юу болж байна? Гэл бид нар ч одоо ингээд байнгын бичиг явуулж шүү дээ. Тэг тоолонд нөгөө ингээд сошиалар юу яана? Нөгөө гутаа. Тэ ингээгүй юм байна, тэгээгүй юм байна. Тэгээ одоо энэ манай нөгөө засагчийн ингээд хамгийн их тэр нөгөө нэг юм сошиал медиа багтай те хамгийн их хэвлэлийн төсөвтэй
Тэгээд ерөнхийдөө ингээд нэг юм ажиллаа юм сонио юм PR-ийн маягаар явуулдаг. Одоо энэ засгийн газар уу? Тийгүй юу тий одоо тий. Ер нь одоо энэ өнгөрсөн хугацаанд өнгөрсөн нэг 9-10 жилийн хугацаанд бий болсон. Зүү тогтлон тийм болчиход байна шүү дээ. Тэгэл ерөнхийдөө ингээд нөгөө PR-аар ингээ хоорондоо байлдахтаа хүртэл PR-аар байлдаад байгаа шүү дээ. Тий одоо энэ манай эрх баригт намын талууд тий. Тэгээ тэрийг ингээд нөгөө одоо улмаар нөгөө шаардлага тавиад байгаа цөөнхийн бүлгийн гişүүд рүү тий цөөнхийн бүлгийн улс төрчнөр рүү бас чиглүүлжлээ л та. Тэгээ тэн дээр бид нарт яг хүндээ тэгэж байлдаад байхад нөгөө зэр зэвсэг алга гэдэг шиг тий. Тэгээд нөгөө юу гэдгийг нөгөө янз бүрээр гэл сэвэл хийгээд ах юу алга. Тэгтээ бол цөөнхийн бүлгийн хяналт бол зайшгүй байх хэвээр. Тэгээд тэр утгаараа ч тэр одоо манай бүлгийн хувьд бол одоо бас хэд гурван хуулийн төслүүд одоогоор бас яриад явж байна. Тэрний нэг онцлохыг хүсэж байгаа зүйл болохоор эдийн засгийн эрхчлөөний тухай хуулийн төсөл боловсруулчаад одоо өргөн барих гэдэг хүлээж байгаа. Тэр нь ямар учиртай вэ гэхэлэр энэ нөгөө манай засгийн газар чинь болохоор бас нэг эдийн засгийн эрхчлөөний тухай хуулийн төсөл гэдэг нэг юм яриад яваад байгаа. Тийм. За тэгээд өнөөдөр одоо хүртэл тэрийнхээ хэлцүүлгийг бас хийсэн л байна л та. Тэгээд засгийн газраас боловсруулсан тэр эдийн засгийн эрхчлөө гэгдээд байгаа агуулгатай тэр хуулийн төслийг нь харахаар ерөнхийдөө нэг юм баг зөвшөөрлийн хууль шиг юм байна хгүй. Тэ? Ядлаар нөгөө энэ ингээд бас юм намуудын нөгөө нэг юм үзэл баримтлал ер нь нэг юм харах үнцгийн ялгаа гараад нь штэ. Тэгэнгүүт бид нар одоо манай боловсруулж байгаа хуулийн төсөл болохоор ерөнхийдөө эдийн засгийн одоо эрхийн тунхаг маягийн тийм төсөл байгаа. Үндсэн хуульд тунхагласан эдийн засгийн эрхчлөөтэй холбоотой зүйл залтуудыг илүү өргөжүүлж тэ ямар асуудалд төр ерөөсөө оролцож болохгүй вэ? Тэ өмчлөх эрхийг хамгаалсан тэ илүү тийм одоо юу гэдгийг илүү өргөжүүлсэн тийм төсөл байгаа юм л да. Гэтэл нөгөө нэг засагдаар болохоор нэг зөвшөөрлийн тухай үе шиг нөгөө төрийн үүрэг одоо эрх мэдлийн хүрээг томьёолсон юм хууль боловсруулж чаддаг. Тэгээ бид нар болохоор яхахгүй нөгөө яг засгийн газраас өргөн мэдүүлж байгаа хуулийг олонхын бүлэг хүчтүрээд явчих магадaltaй гэж үзэж байгаа учраас бас нөгөө давхар хамтд нь хэлэлцүүлэх зорилгоор одоо бас өнөө маргаашгүй өргөн барья гэсэн бодолтой ажиллаж байна. Төвшин гишүүний санаачилдаг нөгөө татврын хууль шиг алга болчих үү. Зэлгчих үү засгийн газар. Зэлгцсэн шүү дээ. Харин тийм. Тэгэхээр харин одоо бидний хувьд болохоор ялчгүй одоо нөгөө нэг яг хууль батлуулахад бол тоо орохгүй шүү дээ. Тэ. Тэгэхээр ингээд аль болох ингээд нөгөө нэг өргөн байраад тэ нийгмийн бас дэмжлэг, нийгмийн хилцүүлэгт одоо энэ нөгөө зүйлүүдийг бас оруулж ирэх нь чухал байгаа юм л та. Яагаад вэ гэхэлэр яг түрүүний дээр 9-10 жилийн хугацаанд бий болсон энэ нөгөө нэг энэ улсын хурал, засгийн газар тэ одоо яг нэг намын нэг намаар зангидж байгаа энэ бүтцүүд чинь одоогоороо яг л тэр нэг маягаар ажиллахыг хүсээд нь шүү дээ. Тэ үгүй ээ өмнөхтэй шал өөр нөхцөл байдал шүү. Энд дэр чи ингээд парламентд та нар тийм үлэмж өмнөлхөө олонх бол биш болцсон шүү гэдгээ одоо хэрний мэдрэхгүй байгаа шүү дээ. Ойлгож байгаа хөө. Сая баг ойлгосон байл үү дээ хоо гэдэл дээр ер нь. Амар хэсгэлэн улсын хурлын дараагаас амар хэсгэлэн чинь тэгж хилээд одоо тэг чим өгүүлчихлээ шүү дээ. Нөгөө одоо мэдгүй ялагдсан гэх юм уу ялагдсан юу гэх юм тий одоо энэ хоёрын нөгөө нэг нам хоорондохын зөрчилтөн дээр тэгээд араас нь нөгөө нэг хэлсэн шүү дээ. Монгол Ардын намын цагаас эхлээд олох гэж байхаа боллоо гэд тэгээд сөрхий твиттертэй жиргээд алга болсон шүү дээ. За тэр яг төрийн оролцоо гэд ярьсных. Би уг нь хоёлаа нэг үндсэн сэдвээ бүр сүлд нь яриад эхэлсэн. Би нөгөө одоо ингээд байна л та танаа бүлгээс нэг хэдэн 7 хоногийн өмнө 2-3 7 хоногийн өмнө гарч ирээд нөгөө татрын өршөөлийн тухай хууль санаачлана гэдэл ярьдаг штэ тий. Тэгсэн одоо ингээд төсөв тасраад эхэллээ л дээ. Тэгээ 2.3 хүчүү тий 2.3 их найдар тасрах юм магадaltaй байна гэд сангийн сайд эдгээр хоногийн өмнө гарч ирээд ярьлаа. Тэгээ би яг тэрний өмнөх өдөр нь ер нь төсөв тасрах магадaltaй байна гэсэн нэг ингээл ямархуу юм яваалсан бүрдэж гişүүн тэр яриад л тэгээд би яг өмнөх өдөр нь би нэг жижигхэн улс төр ярьж өгдөг байхгүй хүмүүст ингээд сайтаараа яг юу болоод энэ ямар учиртай ингээд би тэгж яхад хэлчихсэн. Энэ яг маргааш мэдээлэл хийгээд
ардчилсан намын татврын өршөөлийн тухай хууль санаачлал гэсэн ярианаас болоод хүмүүс татвараа төлөхөө үйлээд төсвийн орлого тасраад ингээд ардчилсан намын буруу болж байгаа юм байна гэж ярих юм шиг байна да гэж би хэлсэн чинь маргааш нарж яг тэгээ ярьдаг байхгүй. Тэгэхээр ер нь танаа тэр санаачилсан хуулиас болоод энэ төсвийн орлого тасраад Монгол улсын эдийн засаг шиг болраад байгаа юм шүү. Тэгвэл та санаа өгсөн юм ба шүү дээ. Энэ нөхцөлөөс ингэж ардчилсан намын руу бухаад гарах хэрэгтэй гэдэг утгаар. Үгүй яг гоо тэр чинь бол нэг тийм хувь санаачилсан байгаа явдлаарээс багхгүй шүү дээ. Санаачилнаа л гэсэн хэлтэй юм. Яг гоо тухайн өдөр бүлгийн урал болсон. Тэгээд ихэд бид нар татврын ерөнхий газрын мэдээллийг сонсдог байхгүй юу? Ер нь одоо ингээд татвар төлөлт ямар байгаа юм? Ер нь одоо энэ нийт эдийн засгийн одоо эрүүл мэнд ямар байгаа юм? Татврын байгууллага ер нь юун дээр санаа зовж ийн энэ гэдэг бас татврын ерөнхий газрын удирдлагуудыг ураад тэгээд бүлэгтэрийн мэдээлэл сонссон. Тэгээд энэ дээр болохоор ингээд нэлээ бас л нэлээ одоо юу гэдгийг нөгөө юм хүнд тоонууд дурдгаж байгаа тий. Одоо жишээлх юм бол нийт хоримтлагдсан аж ахуйн нэгжүүдийн хоримтлагдсан татврын өр 6.5 их 80 төрсэн байна ч гэдэг юм уу тий. Энэ нь болохоор өмнөх жилийн одоо мөн үетэй харьцуулах юм бол 2 дахин нэмэгдсэн тоо байна ч гэдэг юм уу тий. Тэгээ угаасаа ер нь биднэрт бол бүгдэнд нь илэрхий ойлгомжтой байгаа шүү дээ. Ер нь эдийн засаг бол сайнгүй байна. Тэгээ ер нь гадуур худалдаа авалт гэсэндээ муу байна. Одоо энэ нөгөө хин худалдааны салбарынхан бол ярьж ин л та одоо өдөрт бол нөгөө нэг шинэ жил энэ төр гээл тий. Бужигнжидэг гэтэл ер нь бол худалдаа авалт маш муу болчлоо энэ төр гээл өдөр тутам л бас зовлонгоо ярьчлаа. Тэгэхээр энэ эдийн засаг бас модж байгаа нь бол угаасаа илэрхий байна. Тэгээд тэнгүүт яаж ийн вэ гэхлээр ер нь өнгөрсөн хугацаанд чинь манай эдийн засаг ерөөсөө юм хувийн хвшилт суурилсан эдийн засаг биш, ийм төрийн хвшилттэй одоо төр суурилсан эдийн засаг болчлоо штэ. Тэгэхээр ер нь бол одоо энэ 6.5 их 80 төгрөгийн өрнөний ард гарах хувийн хвшлийн тоо хэд байх вэ? Тэ одоо хэдэн компаниуд ер нь энэс ер нь амьд гарч чадах уу? Тэгээ бүр ядны ялангуяа нөгөө бичил жижиг дунд аж ахуйн нэгжүүдийг ярьж байгаа шүү дээ. Тэгээ тэдгээр компаниуд ер нь одоо ингээд бараг тампураа дуусах юм биш үү? Тэ одоо тэр өртөө байгаа 72,000 гэлүүдээ компани тоо яригдж байгаа байхгүй. Тэдний дийлэнх нь нөгөө ийм бичил бөгөөд жижиг дунд аж ахуйн нэгжүүд байгаа байхгүй. Нөгөө нэг юм юу н борлуулалтын хэмжээ нь харьцангуй бага тэ татврын өрнийх нь хэмжээ нь харьцангуй бага. Тэгээ одоо энэ компаниуд чи ер нь энэ татврын өр бөгөөд одоо энэ зээлийн өр тий энэ дарамтуудаа гарч чадахгүй ер нь бол одоо нэлээд олон компани дампуураа дуусах юм биш үү гэсэн л ийм болгоомжлоос үүдсэн бас санаачлах штеп. Магадгүй ер нь бид нар одоо ингээд нөгөө төсөв тасарна гэдэг бол бас нэг тийм том проблем биш байхгүй тий тэр одоо тэр нөхөж болно штеп. Тий. Гэтэл тэр нөгөө нэг ийм он удаан жилийн туршид бий болсон тэр нэг 70 эдэн мянган компани хэдэн хувийн дампуурна гэдэг чинь бол том асуудал байхгүй. Тэ? Яг л нэг компанийг бий болгох гэж 5 үнэтэй компани 10 үнэтэй компани байсан ч гэсэндээ тэ тэр компанийг бий болох гэж хөл дээр нь босгох гэж байж болох гэж нэг татвар төлөгч болохын тулд ямар их хүч хөдөлмөр зарцуулагддаг вүлээ тэ. Тэгэл тэнцэнд ажиллаж байгаа 5 хүний 10 хүний одоо нөгөө орлогын асуудал байж гин тэдгэрийн гэр бүлийн асуудал байж гин тэ тэр компаниудыг дампуурлах байхгүй. Тэгэхээр чи одоо ингээд нөгөө харааны өнцг нь ингээд шал өөр байгаа даа. Одоо ардчилсан намынхан болохоор үгүй одоо энэ аж ахуйн нэгжүүд чинь хүнд байдалд орчод байгаа юм биш үү? Энэ хүмүүсээ та нар яаж хамгаалах юм бэ? Тэр дампуурлахаас одоо тэр дампуурх эрсдлээс нь тэгээ одоо яаж хамгаалах бодлого баримтлах юм бэ? Магадгүй өршөөл тэрний бас нэг хэлбэр байж болох юм а гэдэг зүйлийг зөвхөрл дарга ярьдаг байхгүй. Гэтэл нөгөө ардын намын сангийн сайд тэгээ одоо ардын намын дарга нар болохоор юу гэж ярьж байна вэ гэхээр төсөв тасарчлаа. Гэхээр ингээд нэг юм харааны үндсгний одоо тэр суур үзэл санааны ялгаа чи бас тэндээс харагдаад байгаа зү. Тэгээ одоо болохоор одоо сангийн яам болоод одоо тэр засгийн газар татврын газар энэ тэр юун дээр ажиллаж байна вэ гэхээр ерөөсөө ингээд нөгөө нэг татврын байгууллагуудтай аймаг дүүргийн нэгжүүдтэй одоо үүрэг чиглэл болоход төсөв бүрдүүл татврын төлөвлөлт гэж шахаад төсөв бүр тэгээ одоо бүрдүүлгээд өдөрт одоо бараг квот центр зарлцсан энэ төргээ сургадуулдаг байгаа байхгүй тий одоо та нар одоо танай одоо мэдгүй хаавал дүүргийн татврын алба өдөрт тэдэн төгрөний одоо татвар хурааж авах энэ төр гэл тий тэгэл одоо нөгөө нэг аж ахуйн нэгжүүд нь зайлвал тэрийг одоо юунаас төлөх юм тий нэгэнтээ одоо тэр чинь нэг тийм эсэм дээрээ бол нэг тийм өртөө байгаад тахыг монголчууд хүсдэггүй шүү дээ ялангуяа тэгээ одоо юу гэдгийг нөө шинэ оны өмнө тий тэг гарцаагүй байдланд бидэнд ер нь нэг юм өртөө байх юу бол
түлхээд байна л та. Тэгээ эдийн засаг хямарж байгааг үгүйсээ бүгд хаана мэдэрч байна. Одоо жижиг том гэлтгүүл мэдэрч байна. Тэгээд оны араас ер нь нилээд энэ хэвээрээ байх юм бол нилээд олон компаниуд халгаа урьж дампуурах ийм эрсдэлтэй тулгарч байна. Тэгээ энэ нөгөө төсөв сая өгнөх алдагдaltaгүй төсөв батлаа энэ төр гэдэл эрх өргөгч намч их ярьсан шүү дээ тий алдагдaltaгүй төсөв батлаа. За бид нар л ингэж төсвөө ингэж боогоогүй бол одоо жишээлбэл Монгол улс чи энэс илүү хүнд байдалд орох байлаа гэх мэтчлээ юм яриад байна. Тэгээ та эдийн засгчны хувьд ер нь энэ одоо өнөөгийн энэ байгаа байдал юунаас үүдэлтэй яаж ингэж бид нар ер нь яаж явж байгаа тийм байдал руу орчих вэ? Ер нь бол Монгол улсын эдийн засгийн нүүрсний эдийн засаг болцсны л горно эдийн засаг дээрээч тэр улс төр дээрээч тэр гараад байна шүү дээ. Тэгээд сая энэ жил нүүрсний үн нэлээ буурлаа. Тэгсэн. Тэгээд нөгөө тэндээс орж ирж байгаа орлого хомигдох тутам ингээл маш том асуудлууд бий болчихж шүү дээ. Өөртөө маш өдрөгөр тавьсан. Өөртөө маш өдрөгөр тавьсан. Бид өөртөө бүр ингээд зөндөө хэлсэн шүү дээ. Тий. Тэгээд яг азуулж энэ жил нөгөө зис нөхөж орж ирлээ. Тий. Надлан зисийн экспортын хэмжээ 2 тэрбум гаруй $, энэ жил бараг 4-5 тэрбум долларын гүйцэтгэл хүлээгч юм шиг үлээ. Тэгэхээр бол яг нөгөө нүүрсний үн бонгод бас яг нөгөө зисийн хэмжээ бөгөөд үн нэмэгдээд бас харцангуй нөгөө нэг юу нэг нөгөө Монголын зай их гэдэг юм тийм харсан байх гэдэг шиг. За тэгээд ямар ч байсан гэсэн нүүрсний эдийн засаг болцсон байна. Тэ. Тэгээд өнгөрсөн хугацаанд бол нөгөө нүүрсний мөнгө ямагт байх юм шиг тэ. Тэгээд нүүрсний мөнгөөрөө ямагт нэг болоод байх юм шиг байдлаар үе үеийн одоо тэр нөгөө засгийн газрууд тэ ажиллаж ирсний гор одоо бас гарч ийн. Тэгээд нөгөө төсөв төлөрж байгаа нийт одоо төлбөрийнх нь одоо татврынх нь нийт орлогын Монгол улсын татврын байгууллагын төвлөрүүлж байгаа нийт орлогын бараг 40 орчим хувийг нөгөө төрийн өмчт компаниуд нь төвлөрүүлээд байдаг байсан бүр нөхцөл байдал руу орцсон тий. Тэгэл одоо тэр чин болохоор нөгөө Эрдэнэс 5 толгой штэ гол нь. Тий. Гол одоо орлого төвлөрүүлээд байгаа компани. Тэгэд энэ байдлаас гарахын тулд мэдээж бид нар маш их одоо юу гэдгийг золиос бас гарах хэрэгтэй болов тий. Одоо за төрийн албаа цомгох хэрэгтэй. За энэ төсвөө бас үлэмж багасгах хэрэгтэй. За мөнгөний бодлогоо ч гэсэндээ чангатах хэрэгтэй тий. Чангатах гэдэг нь одоо нөгөө юу утгаараа илүү чангаар болгох хэрэгтэй. Сая ч бол одоо нөгөө Монгол анхны удирдлагч гэсэндээ бас нөгөө сангийн амныхаа хэлээр одоо юу гэдгийг даалгавраар ажилтдаг шахуу тийм удирдлагатай байж ирлээ шүү дээ. Сая ч гэсэндээ одоо жишээлх юм бол Монгол банкыг шууд л нэг их 80 гарангийн дээлийн их усур гаргаж өг буюу бараг л мөнгө хэвлэх гэсэн хууль бүр баталчлаа шүү дээ. Тэгсэн шүү дээ. Тийм нөө стратегийн ямар бүтээгдэхүүн ачаал бүтээгдэхүүн. Тэгэл ингээд нэг юм стратегийн юм гэж яриад янз бүрийн хууль батлал Монгол банкаар мөнгө хэвлүүлэл ах тусам бид нар улам л бурууддаг шүү дээ. Тэгээ тэр чинь бол одоо өнгөрсөн он жилүүдийн түүхэл бэлгтээ хэлээд өгч байгаа шүү дээ. Тэгэхээр бол нөгөө яг шин засгийн газар бол яг тэгж бас ажиллаж чадах эсгээ бол харуулахгүй байдаг шүү дээ. Бодлогын манлайл байхгүй байна гэдгийг бол бид нар бол удаа дараалал хэлээ л тий. Уул нь бол одоо энэ яг зөвхөн нүүрсэн дээр төвлөрсөн байсан тэр эдийн засгийн загвараа өөрчлөөд тий зөвхөн нүүрсний орлогод найдаж ирсэн төсвийнхоо байр байдлыг ч гэсэндээ өөрчлөөд тэгээд эдийн засгаа яг ингээд боддоор тэлэх яг боддоор тэр нөгөө аж ахуйн нэгжүүдээ хөл дээр нь босгож орж ирэхтэй уулуурхаан бус экспортыг нэмэгдүүлэх чиглэлийн арга хэмжээнүүдийг авах гэх мэт ингээд бид нарт ингээд айгу ойлгомжтой болно хийж болох ажлууд бол зөндөө байгаад байна л. Гэтэл нөгөө л замаараа яваад байна. Тийм боломж харин байдгүй юм шүү. Миний хувьд одоо бараг сүүлийн үед байдгүй бахтаа л гэж бодох хэмжээний хүрж ш тэ. Одоо өнгөрсөн маш олон жил бид нар ингээд нүүрсний хараатай явж ирж байгаа шүү дээ угаасаа уулуурхан. Тэгээд гарч ирж байгаа бүхий л улс төрчид одоо манлал дээр сууж байгаа дарга гээд өөрсдөө том дарга гэж бодсон хүмүүс бүгд л тэгж ярьдаг шүү дээ. Одоо эдийн засгаар солонгоруулна те.
би ажиллаж байгаа хугацаанд ингэж эдийн засгаас болон ингэж юу аа гэдэл явдаг. Тэгэл нэг хэдэн сарын дараа байхгүй таг алга болол явдаг. Ингээл яг тэр байдал ингээ үргэлжлээд ингээл өнөөдөр хүртэл маш олон жил бид нар өнгөрсөн одоо 2016 оноос хойш яг үндсэндээ нэг л нам ирэх байлаа шүү дээ. Хүмүүс нь өөрчлөгдөд байгаа тий. Тэгээ одоо юу гэдгийг анх жаргалдуулгын эрдэнэт байсан бол араас нь ухтагийн хөрс өхлөө тий. Тэгэнгүүтээ оюун эрдэн тэгээ зандан шитэр гээд яг хүмүүс өөрчлөгдөд байгаа учраас тэгээ одоо юу гэдгийг ингээд энэ нэг засгууд нь өөрчлөгдөд өөр бодлого юм хүлээгээд идсэн байдаг. Өөр бодлого баримтлах юм шиг гээд ийм кино хонгор хийсвэр найдварууд бас тэгээд яваад иж болохгүй шүү дээ. Нөгөө зүгээр иргэд бидний хувьд бол иргэд талаас харахад яг л одоо надад бол нэг л зүйл маш тодорхой болоод байгаа. Ардын нам болохоор угаасаа ингээд нэг ойлгомжтой. Ингээл аль болох ингээл нөгөө нэг эрх мэдлээ тэлээл тий аль болох нөгөө хэлбэр олдож байгаа мөнгөн дээр тийм одоо нөгөө төрдөө бүх юмыг овоолж аваад тэгэл одоо юу гэдгийг нөгөө Монгол Ардын нам гэдэг бүтцээ тийжээгээд ч гэдэг юм уу тий тэгэл энэ эрх мэдлээ заруулаад яваад ахад хүсэлтэй ийм машин байж тээ тэнгүүд бид нар болохоор нөгөө иргэд болохоор нөгөө Ардын нам саналаа өгöd байгаа учраас тий нөгөө хүмүүсийн солигдоод байгаа учраас нэг юм шинэ юм үлээгээл тий гэтэл тэр шинэ юм чинь бол одоо нэг намаас бол бараг гарахгүй юм биш тий би бол одоо жишээл нөгөө зандан шатар сайдыг анх томилогдох тэр 6 дугаар сард улсын хурлын жуулганд орж ирлээ тий гэхдээ одоо нэг юм бодлогын хувьд тий нэг эрс гоё юм манлайлалтай ажиллаад гацээ тийм зүйл тутж штэ энэ тэргээл бас чуулган дээр зөндөө хилдэг байхгүй тэнгүүд уул нь бол ингээд зандан шатар сайдын хувьд нөгөө эрс шинтгэл шин итгэл билүү тий айгүй гоё юм сүртэй нэр бол олчаад байна гэхдээ харамсалтай засгаас орж ирж байгаа тэр нөгөө шийдвэрүүд нь бол оруулж ирж байгаа материалууд нь бол яг л нөгөө л аргаараа тий яг л өмнө нь яаж явж ирсэн бэ яг л тэр хэлбэрэнд бол байгаа л шүү дээ тэгэхээр яг магадгүй нөгөө яг голлох яамдууд дээр ажилласан сайд нараас бол хүнээс хамаарна гэж бодвол бас тэр голлох яамдынхаа сайд нарыг хуугаар нь солих хэрэгтэй юм уу тий тэгжиж нэг юм арай нэг жоохон ч гэсэндээ ядаж нэг бүр нэг ирс шинтгэдэггүй маа гэхэд ядаж нэг юм багхан ч гэсэндээ шинтгэжмээр байгаа байхгүй хувийн хвшлүүдээ ер нь яаж аврах вэ одоо ер нь нэлээд хэцүүд чинь тэгэл гадуур одоо хүмүүс яриад байна шүү дээ тэгээд ер нь одоо хувийн хвшлээ яаж авах хэрвээ одоо мэдгүй танаа нам олох байсан бол жишээлбэл энэ тэр ямар бодлого авч хэрэгжүүлэх байсан бол одоо энэ он гараад ер нь нэг хин тоглоог он гараад маш олон хүмүүс дампуураад айгүй болоод дахиад нөгөө засаг нь унах тэ засгаа огцруулах тийшээ хандад ийм зүг рүү явж магадгүй бах хамгийн ихний ээлжийн асуудал бол нөгөө татврын багц хөл. Тэгээ ер нь энэ татврынхаа дарамтыг бол үлэмж бууруулах хэрэгтэй байна тий. Наад одоо төрийн хийж чадах ганц хамгийн бодиттой яг энэ богино хугацаанд өр нөлөөгөө үзүүлэх зүйл бол нөгөө татврынхаа хувь хэмжээнд дээр ажиллах шүү дээ. Тэгэхээр яг энэ дээр бол одоо харин арчилсан нам бас яг хувийн хвшлийнхантайгаа чуу нэгжүүдтэйгээ ер нь иргэдтэйгээ хамтраад бас засагт нэлээ юм шахалт үзүүлээд тэгээд энэ хаврын чуулганаар энэ татврын асуудлыг нэлээ сайн ярих хэрэгтэй санагдаад байна. Тэр бол ингээд хамгийн ингээд богино хугацаанд өр нөлөөгөө үзүүлэх боломж. За мэдээж хэрэг арай ингээд дунд хугацаанд гэдэг юм уу тий одоо энэ нөгөө санхүүгийн систем дээрээ тий одоо энэ нөгөө хөрөнгийн зах зээлээ яаж дэмжих юм тий энэ зээлийн хүүгийн асуудал дээрээ яах юм. За төрийн худалдаа авалтыг ер нь яах юм. Энэ ер нь одоо нөгөө тендерийн тухай хуулийн дээр ер нь худалдаа авах ажиллагааны тухай хуулийг яаж арай илтэй болгох юм. Наадах нь одоо нөгөө төр нь нөгөө хамгийн том одоо нөгөө бараг ажил олгогч болсон тий. Тэгэл нэг зарим нэг хөл дээрээ тогтох гэж зорж байгаа хэдэн компаниуд нэг тендерээр болгодог. Тэгэл тэр нь тэгэл одоо бас зөндөө учир дутагдaltaй гэх мэтчлэн тий одоо манай барилгын салбар, замын салбар энэ төр ч ерөөс тийм болчлаа шүү дээ тий. Тэгэхээр гэх мэтчлэн ер нь бол ингээд татврын багц хуулиас ахуулаад за тендерийн хууль, хөрөнгө оруулалтын хууль өрчин ямар хуулиудыг бид нар ярьж байгаа лээ. Гэх мэтчлэн одоо нэг юм эдийн засгийн хүрээний нэг 10 гаруй хуулийн хүрээнд бол бид нар бол нөгөө саналуудаа бол томьёолоод байгаа. Ер нь яавал тэ арай нэг юм ээлтэй орчин үүсэх юм бэ гэдэг асуудал дээр. Тэгээд уул нь бол явтаа одоо зүгээр энэ яг энэ цаг мөчид орвол нэгэнтээ эдийн засаг юм хүнд байгаа тий олон компаниудын олон иргэдийн бас ажлын байр юм эрсдэлд орж байгаа үед бол зүгээр одоо юу гэдгийг засгийг буруутгаад
хийн шөмжлээ суух сонирхол бол хаана мэдээж хэрэг байхгүй тий бид нар яа тэгэхээр энэ нөгөө нэг одоо энэ цаг мөчийг алдах юм бол ахаал эргээл нөгөө алдагдсан боломжийг өртөг гэдэг шиг юм яриа суухгүй тий. Тэгэхээр бол тим санаачлахууд дээр бол ингээд бас ажиллаж л байна. Тэгээд үүнд бол одоо нөгөө манай бас аж ахуйн нэгжүүдийн иргэдийн маань дэмжлэг бас маш хэрэгтэй байгаа тийм тий. Тэгжиж нөгөө нэг энэ засагт бас юуг нь мэдрүүлэх хэрэгтэй байгаа дээ шүү дээ. Яг үнэхээр бодит шинтгэл хэдүүлээ хийх юм уу? Яг энэ эдийн засгаа бас нэг юм тэлэх юм уу? Нөгөө аж ахуйн нэгжүүдэд аврах юм уу гэдэг дээр ингээд нэг нийлж байгаад бас юм зүйлүүд хийчих юм бол улсын хурал дээр бол хууль тогтоомжийн хүрээнд бол бид нар бас ажиллах боломжтой л гэж хараад байгаа. Тэр нэг суур ядаж эрх зүйн орчин сайжирчих юм бол цаашлаад явхад бас арай төхөн болно шүү дээ. За баярлалаа. Хоёулаа нэлээд л удаан ярьлаа. Эд ирж надтай бараг 2 цаг ярилцчихв яч цаг гарan ярилцлаа. Тэгэд цаг цаваа гарган надтай янз янзын зүйл ярилцсан танд баярлалаа. Айгу илэн далангой. Тэгээд таны цаашдын ажилд амжилт хүсье. Хоёулаа дараа нь нэг тодорхой сэдв гарвал мэдээж эргээд уулзаад ярилцах үе гарах бах. Тэр болтол түр баяртай. За маш их баярлалаа. Та бүхэнд амжилт хүсье. За.